2 хүртэл насанд бол тий аль болох ихийн сүгээр холлоод аль болох эсгсэн бүтээгдэхүүнээ хэрэглүүлээд аль болох одоо Монгол эсрэгийг цагаан эдэгээ хэрэглүүлээд тэгээд ингээд ашигтай бактериуд одоо хөрөнгө мөөгөөр эсгэгдсэн одоо энэ зүйлүүдийг идэвхжүүлээд хэвшүүлчих маань өөрөө нөгөө бактерийн олон төрөл зүйлийг ялангуяа ашигтай бактери ч бас ганц 2 3 ч гэдэг юм шүү дээ. Өчнөө олон төрөл зүйлийг биедээ оруулах юм бол би насан туршдаа одоо эрүүл дархлаатай эрүүл байх үндэстэнд бүрдэж идэг гэсэн үг. За сайн байцгаана уу. Өнөөдөр подкастыг үзэж байгаа яг энэ цаг мөчийн мэндийг танд хүргэе. За тэгээд өнөөдөр бол бас маш чухал бас нэг дугаарыг та бүхэндээ хүргэх гэж байна. Ер нь бол Монгол хүмүүс за тэр дундаа ээжүүд маань маш их бас их сонирхдаг энэ сэдв байж байгаа. За өнөөдрийн сэдв бол ашигтай бактери гэдэг сэдв. За ялангуяа энэ одоо өвөл дуусч энэ өвөлжингөө хүүхдүүд маань бас ингээ маш өндөр удаа антибиотик одоо эм тангаар ингээд одоо ханиа томоогоо идгээж чинь. За энэний дараа ер нь ашигтай бактерийг бас хүмүүс ингээд тогтмол өгөөд хэвсцэн байдаг. Ашигтай бактерийг дээрээс нь бид бас яг ямар одоо хүнсээр илүүхээр орлуулж авах юм. Ер нь цаашдаа ашигтай бактерийг яаж хэрэгжилж явах юм бэ гэдэг талаас хамгийн сайн ярьж чадах одоо зочныг бол бид бүхэн олсон байж байгаа. Тэгээ энэ зочин маань та бүхэн хэрвээ санаж ивэл өмнө бид бүхэн нэг дугаараар одоо хамтарч ярилцаад за бас дараа эргэж одоо уулзч маш гоё дугаар хийя гэж одоо эргээд одоо холбогдсон зочин эмч маань байж байгаа. Тэгээ өнөөдрийн зочин бол анагаах ухааны доктор, доторийн их эмч, тэргүүлэх зэргийн эмч, анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн, за био анагаахын сургуулийн багш Одгэрэл одоо эмч маань хүрэлцэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За чамд болоод энэхүү подкастыг сонсож үзэж байгаа хүмүүсүүдэд энэ өдрийн мэндийг хүргье. За тэгээд Одгэрэл эмч багштай бас их баярлж байна. Тэгээ өмнө бид бүхний дугаар бас дөнгөж эхлээд эхний бараг 4-5 дахь дугаар дээр маш гоё бидний урилгыг хүлээж аваад нүүрс усал дайсан уу гэдэг сэдвэр хоёлаа маш гоё ярилцсан. Тэгээ энэ удаад бас ашигтай бактери сэдвэр та тэр үедээ докторийн ажил хийж байгаа. Тэгээд хоёлаа докторийн одоо зэргийг хамгаалсан. Нэг дараа хоёул маш гоё сэдвэр ярилцъя гэд өнөөдөр ингээд хамт сууж байгаа хувьд бол миний хувьд их таатай байна. Тэгээд танд маш их баярлалаа. Тэгээд манай яг үзэж байгаа, сонсож байгаа одоо бол 29 мянган даагчтай бид бүхэн энэ сувг дээр ингээд хүмүүст мэдээлэл хүргэж явж байна. Тэгээд энэ хүмүүст бол аль биесний их сурвалжтай яг энэ чиглэлээсээ яг миний мэдхийн хамгийн сайн ярьж чадах зочин бол яг миний хувьд бол одоо таныг гэж харж байна. Тэгээд өнөөдөр хоёулаа маш гоё одоо ээж аав нар одоо эцэг эхчүүд Монгол хүмүүстэй бол ашигтай бактерийн маш гоё мэдлэгийг хоёулаа өгөх хаа гэж бодож байна. За тэгээ өнөөдөр мэдээж бид бүхний бас энэ дугаар танд хүрэхэд тодорхой хэмжээний ивент тэтгэгчээс дэмжиж хамтарч оролцож байгаа. За маш богинохоо нэг мэдээлэл өгөхөд бүгдээ ингэний хормон гэж бол мэдэх бах тийм ээ. Тэгэхээр Milko компани Mongolian Camel ингэний хормог гэж байгаа. Тэгээ энэ одоо ингэний хормогийн хувьд бол 2021 оноос эхлээд одоо зах зээл дээр бол нэвтэрсэн юм байна. Тэгээд өмнө говь аймагт байдаг 10 гаруй тийм малчин өрхөөс бүрдүүлж ин одоо авдсан юм байна. Тэгэхээр ямар нэгэн пермч гэдэг юм уу ийм зүйл биш. Малчин өрх айлуудаас ингэж одоо ингэний хормогоо татаж авдаг ийм одоо бас байж байгаа. Тэгэхээр энэ бол бас бидний хувьд бол ингэний хормог Монгол хүний бие махбодод бас тодорхой хэмжээний зохицол бас их сайн байдаг юм байна. Тэгээд бас одоо малчин хүмүүсийн хувьд ч гэсэн их гоё одоо эдийн засгийн бас дэмжлэгтэй энэ ажиллаад бас явд юм байна. Тэгээд хамгийн гол нь Mongolian Camel-ийн ингэний хормогийн хувьд бол сахарын агуулмж байхгүй. Тэгээд органик амтараа, анар болон лайм, энгийн гэсэн 3 төрөлтэй байж байгаа юм байна. Тэгээд эрүүл мэндийг дэмжиж ажиллаж байгаад бол талархаж байна. За тэгээд асуултанд орё. Тэгэхээр хоёул докторийн зэрэгээ бол та ашигтай бактери гэдэг сэдвээр хамгаалсан. Тэгээд яг энэ ашигтай бактери гэдэг нь докторийн сэдвийнхаа талаар хоёул бас товчхон мэдээлэл өгчээ. Яг та яг ямар чиглэл рүү илүү энэ одоо ашигтай бактерийг судлаад үр дүн ерөнхийдөө ямар гарсан талаар хоёул яриа эхлэе. Ашигтай бактери миний судалгааны чиглэл бол пребиотик үйлдэлт олигосахаридыг одоо цэвэршүүлж авсан юм биотехнологийн судалгаа гамаа. Энэ маань юу вэ гэхээр бид нар нөгөө хэвэг идэнэ гэдгийг мэддэг тийм ээ. Гитс одоо ингээд бактерийг төлжүүлэх зорилгоор эслэг дундаа цэвэршүүлсэн хэвэг улаан удаа хэвгийг иддэг. Тэгвэл тэр маань бас хүүхэд идэх, хүн идэхэд бол тэр бол бас нэг тийм
тохиромжтой зүйл бас байдаггүй учраас манай судалгааны баг бол Улаанбаатар хайснаас бүр олигосахарид буюу маш жижиг бүтцтэйгээр усан дуустдаг хэлбэрээр ингээд цэвэршүүлээд авсан байгаа. Энэ маань яах вэ гэхээр бид нар хүүхэд идэж болно. Одоо ямар нэгэн амт өнөр мэдрэмжтэй хүмүүсүүд идэж болно. Өшөө сарын одоо ер нь бол нэг 80% цэвэршилттэй байгаа. Энийг бид нар бусад одоо эмийн хэлбэрээр эсвэл яг төрхлөг хэлбэрээр гээд микрофлор хаана байгаа тэрэнд тижэл болох боломжтой перибиотикийг цэвэршүүлж авсан юм судалгаа хийгээд тэрийгээ тэгээд одоо эсийн өсгөр болон амьтны судалгаан дээр одоо пребиотик бактериуд лактобацил бифидобактерийн омгийг бол дэмжиж байгааг нь нотолсон юм судалгаагаар одоо эрдмийн зэрэг хамгаалсан. Сонирхолтой зүйл биш. Тэгээд энэ чинь Монгол хүн дээр хийгдэж байгаа. Монгол хүн дээр Монгол Улаанбаатар хайс Монгол одоо пивний шарыг бид нар яг ингээд ахиж боловсруулад тэн дээрээс усан дуустдаг хэлбэртэй олигосахаридыг бол цэвэршүүлж авсан байгаа. Ашигтай бактерийн тижэл буюу пребиотикийг тэн дээр судалгаа илүү хийгдсэн гэсэн үг. Сонирхолтой. Яг ийм сэдвээр Монголд л өөр хийгдсэн судалгаа байт юм болов. Яг ийм пребиотик чиглэлээр ялангуяа олигосахаридаар нь бол хийгдсэн судалгаа байхгүй. Цөөхөн хідэн полисахаридуудаар бол хийгдэжсэн, цэвэршүүлж авч байсан. Гэхдээ тэр маань бол яг вэ гэхээр одоо ганц нэг бүтээгдэхүүн хөгжүүлэх тийм юу байсан болохоос биш. Одоо минийх шиг одоо манай судалгааны багийнх шиг ийм цэвэршүүлсэн хэлбэрээр бол одоо өндөр цэвэршилттэй гаргаж авч ирсэн судалгаа байхгүй. Тэгэхээр Монгол Улаанбаатар тэр хальсан дээр хальсан дээр маш өндөр эслэг дээр хийсэн юм шүү дээ. Тийм тэр эслэгийг одоо нөгөө уустдаггүй хатуу одоо идэхэд одоо идэх амт мэдрэмжинд одоо төвхтөө байсныг илүү цэвэршүүлээд одоо уухад идэхэд амархан болсон гэсэн үг. Одоо тун удахгүй манай баг мөхлөг юм буюу шууд ам руугаа ураад хийчдэг. Эсвэл таргандаа хийгээд дуудаг ч юм уу. Эсвэл одоо өвтрэний одоо лаа хэлбэрээр ч гэдэм үү эсвэл арьсан дээр төрхлөг хэлбэрээр ингэж хийх боломж буюу ийм ашигтай загваруудыг бол бид нар патентуудыг судалгааны ажил бол дундаа явагдаж байгаа. Монгол хүний бие махбодод таарсан ашигтай бактерийн тижэлийг нь зохих ёсны газрууд нь өгөх тийм одоо маш гоё үр дүнтэй бүтээгдэхүүний одоо хөгжүүлэлт явуулж байгаа юм шүү дээ. Энэ бол бас өшөөнийг давуу тал нь бол нөгөө ногоон судалгаа болж байгаа. Энэ бол үйлдвэр хаягдлаа гэдэг ингээ хайчдаг зүйлийг бид нэр дахин эргэлтэнд оруулаад энэ бол бүр одоо биологийн хүртээмж сайтай тэгээ үр дүн өндөртэй ийм одоо бүтээгдэхүүн болох хөгжих боломжтой юм а гэдгийг бол манай судалгааны баг үргэлжлүүлэн судалж байна. Хурдан бүтээгдэхүүн маш гоё зах зээл дээр гараад Монгол хүний одоо ашигтай бактерийг маш гоё одоо дэмжиж өгсөн тэр пребиотикийг бол гаргах юм байна. Тий. За саяхан одоо манай нэг үйлчлүүлэгч маань одоо хавдрын дараах одоо хими эмчилгээний үед тархлаа дэмжих бэлтгэл ууж байгаа гэдэг ингээ ярьж байгаа хэрэг. Ямар бэлтгэл ууд юмтэй гэдэг ингээд үцтэл яг нөгөө мэдний цэвэршүүлээд авсан бүтээгдэхүүнийг маш үн өртөг өндөртөөгөр аваад ууж байгаа жишээ нь. Тэгтэл бид нар тэрийг хизээнэ гаргаад авцаа мөхлөг болгоод ингээ хэлбэржүүлчих юм бол бид нар зах зээл байгаа мэн да гэсэн юм одоо зүйл төрж тэр бүтээгдэхүүн гаднаас маш өндөр үнээр буюу 21 хоног ууханд 550 мянгаар хэрэгжилж байгаа байхгүй тархлаа дэмжих бүтээгдэхүүн нэрээр. Тийм тэгэхээр одоо нөгөө энэ пребиотик гэдэг бол ямар өндөр үйлдэлтэй вэ гэдгийг бол одоо нотолж болохоор байна. Тийм бай. За маш гоё буянтай том ажлыг та болон танай багийнхан эхлүүлсэн явж байгаа юм байна. Тэгээд удахгүй шинэ ажлын үр дүнтэй бас тэр өдөр хоёлоо уулзч юм аа. За тэгвэл гидсний ашигтай бактери гэж юу нь яг юу хэлдэг вэ? Ерөнхийдөө хүний биед нь юу нь яагаад чухал юм бэ гэдгийг та бас хэлж өгөөч. Хүний биед маш олон газар олон тооны бактериуд, микрофлорууд одоо ажиллаж амьдарч тэднэрээс үүсэж байгаа метаболитууд нь бидний эрүүл мэндэд хэрэгцээтэй болж байна. Биологийн шинжлэх ухаанд симбиозлон амьдрах гэдэг нэг үг байдаг. Энэ юу вэ гэхээр бид нар тэр бактериудын амьдрах орчинд бүрдүүлээд өгдөг. Тэд нар бидний идчихсэн тижээлийн талаар нь хооллоод биднэрт бодис солилцоон нэн чухал хэрэгцээтэй байгаа одоо даавар төс нэгдлүүд за тэгээ зарим нэг одоо амин хүчил зарим нэг одоо витамин зарим нэг одоо богино хэлэхэд тосны хүчил гэх мэт бие махбодод өөр хинж үүсэхгүй тэр зүйлүүдийг бол биднэрт нийлэгжүүлж үйлдвэрлэж өгч байгаа тэр бактериуд бол
одоо ашигтай бактериуд гэж хэлж байгаа. Бидний гидсэнд бол 10-ийн үржих нь 12 зэрэг хэдэн триллионоор тэнд оршин амьдарч байгаа нэг тийм одоо экосистем байгаа. Хөдөлгөөнтэй, динамик, хүний идэж ууж байгаагаас хамаарч байгаа. Тэгэхээр бид нар урд нь бол анх хүний л эрүүл мэндийн тухай яриад байдаг гэсэн бол одоо бид нар цогцоороо биологийн нэг экосистем гэдгээрээ эрүүлжиж тэр хүн эрүүл байх үндэс гэдэг зүйл яригдах болох гэдэг байгаа юм. Ерөнхийдөө маш олон төрлийн ашигтай бактериуд хүний бие махбодод байгаа тань. Ямар үед нь тэр одоо ашигтай бактерийн тэнцвэр байдал нь илүү их алдагдаад идэгин. Одоо бид нар ашигтай бактерийн тоонд ер нь энгийн хүмүүс бодохдоо бол тэр нь илүү байж ижил сайн гэж л ойлгоод байгаа шүү дээ. Тэгвэл энийг ерөнхийдөө илүү ихээр одоо сөрөг нөлөө үзүүлэгч гэдэг юм уу? Ийм одоо шалтгаанууд нь ер нь юу байж болох вэ? Гидсэнд амьдарч байгаа тэр триллион бактериуд бол бүгдээрээ ашигтай юу гэвэл үгүй. Ашигтай зүйл нь байгаа. За зарим үед нөхцөл нь бүрдүүл эмгэх төрөгч болчдаг бүлгэнч байгаа. Эмгэх төрөгч нь ч байгаа. Нэг үгээр хэлбэл бүгдээрээ ингээ оршоод амьдарч байдаг. Ашигтай бактериуд маань яадаг вэ гэхээр бусад одоо нөхцөлд эмгэх төрөгч болон эмгэх төрөгчийн үйлдэлийг дарангуулад гидсний дотоод орчин гэл одоо хүчилэгжүүлээд тэгээд гидсний сасцын эдисийг түлжүүлээд гидсний эдисийн энергийн их сурвалжийг үйлдвэрлээд ингээд байж идгээр илүү давуу талтай бидний одоо нэгдүгээрт хамгаалах их сурвалж болно. Хоёрдугаарт нөгөө дархлааны одоо эсүүдийг одоо тасгалжуулагч болно. За тэгээд дээр нь нэмээд явах вэ гэхээр одоо нөгөө түрүүнд хийсэнчлэн одоо амин, витамин энтриг бол одоо боловсруулж өгөх ийм ач холбогдолтой нэгдэл байгаа юм. Ийм бактериуд байгаа юм гэсэн үг. Хүний бие махбодод бид нар хэрэгцээтэй амин дэмүүдийг аваад тэр нь бас нөгөө ашигтай бактериараа дамжиж цаашаага хүний бие рүү одоо ордог гэсэн үг. Яг үнэ. Зарим төрлийн одоо богино хэлхий тосны хүчил, за зарим төрлийн одоо гидсний одоо даавар төс нэгдлүүд, за тэгээ мөн цөөхөн хідэн амин хүчлүүд, витаминууд бол одоо ашигтай бактери биднэрт үйлдвэрлэж өгч байгаа гэж хэлж болно. Ер нь гидсний энэ одоо микробиом тэ ашигт одоо орчин байна. Энэ дархлааны системтэй ер нь харилцан холбоонд ер нь хэр уялддаг вэ? Бид нар одоо зарим хүмүүс боддог гидсний байгаа тэр бактери бидний бүхлөтэн дархлааны системд оролцоод байна гэхээр зарим хүмүүс бас итгэхгүй байж магадгүй л дээ. Тэгэхээр энэ дархлаа яг энэ хоёрын харилцааны хувьд бол ер нь одоо хүний биеийн дархлааг 100% гэж зүгээр одоо багцаалаа ойлгомжтойгоор үзэхэд ер нь гидсний ашигтай бактери дээр илүү анхаарал хандуулах нь энэ ашигтай бактерийн ерөнхийдөө багцаар хэдэн хувийн ч гэдэг юм уу хангаах боломжтой гэдэг тэр одоо тоог хэлэх нь боломж байдаг юм болов. Тэгэхээр гидсний нөгөө ашигтай бактериудын маань өөрөө явъя гэхээр нөгөө дархлааны эдисүүдийг одоо зохицуулагч болж өгдөг гэсэн үг. Нэг үгээр хэлбэл гидсэнд тэр олон мянган одоо бактериуд байгаа шүү дээ, тий. Тэгэхээр тэр маань аль нь эмгэх төрөгч, аль нь эрүүл бактери ингэж одоо үүсч байгаа зохицуулагч Т-ийг санамжинд нь ингэж оруулж өгснөөрөө одоо тэр дархлаа маань яг энгийн хэвийн явах одоо үндэс суурь тэнд бүрддэгэ гэж ойлгож байна гэсэн үг. Нэгөр хэлбэл гидс бүдүүн гидсний орчин бол одоо булчирхайлыг эс маш ихтэй. За тэгээд одоо нөгөө тунгалгийн эдис их бөөгнөрсөн байдаг. Тэгээд тэднэр маань одоо яадаг вэ гэхээр нөгөө бидний бактери одоо гидсний одоо хамгаалах давхар тэнд Т-эсүүдээ тасгалжуулаад одоо тэгээд яах нь өөрийн эрүүл бактерийнхаа эсрэг эсвэл эрүүл одоо эдисийнхээ эсрэг тэмцэх чадамжгүй тэмцэхгүй болгож тасгалжуулдаг гэсэн. Тэгэхээр тэгж сайн микробиомын орчин хэвийн байж байгаа эдис хэвийн төвшөнд байгаа дархлаагаа зөв зохицоор нь ингээд тасгалжуулчих юм бол бид нэр гаднаас орж ирж байгаа хариу урвалд нэг бол илүү сөрөг эсвэл дутуу баг ингэж хариулаад ингээд өвчин эмгэгт өртөхгүй болж байна л гэсэн үг. Ашигтай бактерийн үндсэндээ илүү ихээр тэр одоо бууруулаад байгаа тэнцвэрт байдлыг алдагдлуулаад байгаа бидний амьдралын маягт байдаг буруу дадал зуршлууд ч гэдэг юм уу та шууд тодорхой ингээд хэлчихээр тийм ямар ширүүн шалтгаанууд байдаг юм бэ? Одоо тэрийг хэлээд өгчих юм бол за би нэр ашигтай бактеритай жоохон сөрөг юм хийгээд байгаа юм биш үү хүн бас ойлгох байх. За тэгэхээр дийлэнх ашигтай бактериуд маань өөрөө гидсний нөгөө нүүрс усны эслэг буюу одоо нөгөө бидний хоол оловсруулах замд байгаа одоо нүүрс ус задлагдаг энзимээр задардаггүй хэсгүүдийг
Бүдүүн гидсэн задарч хоололдог тийм зүй тогтолтой тавилантай гэсэн. Тэгэхээр тэр нөхдүүдэд тэгж идж явах явц одоо хэрэгэлдэг гэсэн. Тэгэхээр бидний хэрэгэлж сонгож хэрэгэлж байгаа цагаан гурилын бүтээгдэхүүнүүд, цэвэршүүлсэн бүтээгдэхүүнүүд, ультра процесс орсон бүтээгдэхүүнүүд, за тэгээд одоо яах нь антибиотикийн зохисгүй хэрэглээ. За тэгээд одоо хэд өндөр тослогтой одоо шарсан хурсан хоолч гэдэг юм уу, уурга ихтэй хоол гих зэрэг нөгөө эслэг бага агуулсан хүнсийг хэрэглэх тусам нөгөө бүдүүн гидсэнд байгаа нөгөө ашигтай бактериудын маань эдэс тижэл гэдэг зүйл маш бага орно. Эдэс тижэл маш бага орох юм чинь тэд нэр тэнд хангалттай сайхан өсөж үржиж төлж чадахгүй. Ингээд яг гэхээр нөгөө нөхцөл эмийг төрөгч бактериудын харьцаа ингээ алдагдаа явчихдаг. Ашигтай бактери тэнцвэртийн байдлыг алдагдуулдаг шалтгаануудыг хэллээ шүү дээ. Тэгэхээр зарим хүмүүс бас ингээд таргалчаад байдаг тий. Одоо таргалаад мэдээж тэр чинь саний сайн шалтгаануудыг хэлдэг нь ашигтай бактерийг бууруулах буюу хэд зэгч цэвэршүүлсэн одоо энгийн нүүрс усыг маш өндөр хэрэглээд байна шүү дээ. Энтэй холбоотой нэгдүгээр таргалж байгаа бах. Тэгээд энэ гидсний ашигтай бактери ерөнхийдөө тэнцвэрт байдал алдагдаад ирэхээр тэр хүн таргалаад турахгүй байх ч гэдэг юм уу, ийм шалтгаан ер нь байх уу. Тэгээ мөн одоо чихрийн шижин гэдэг энэ өвчтөнтэй бас энэ гидсний ашигтай бактерийн тэнцвэрт байдал алдагдах нь бас ер нь холбогдож болдгийм болов. Олон тойм судалгаанууд хийсэн үр дүнгийг судлаад үзэхэд бол энэ холбогддог. Тэгэхээр гидсний тэр ашигтай бактери чинь өөрөө гидсний сас давхаргыг зузааруул. Тэгээд нөгөө могин хэлхээ тосны хүчлийг үүсгэн. Тэгээ нөгөө хоол боловсруулах замын энэ одоо хөдөлгөөнийг зохицуулдаг, одоо хоолны дуршлыг зохицуулдаг олон фермент даавруудыг үйлдвэрлэх ийм зүй тогтолтой байдаг. Тэгэхээр ашигтай бактериуд маань тэнцвэр нь алдагдаад ирэхлээр сас гэдэг зүйл нь ингэрээ явчихна. За тэгээд нөгөө бүдүүн гидсний хучуур эсүүдийн хоорондын бат бөх холбоо сулраа явчихна. Ингээд ирэхлээр яадаг вэ гэхээр нөгөө эмгийг төрөгч бактерийн бодис солилцооны бүтээгдэхүүн эсрэг цус руу ороод хүний биед нэвтэрч ороод ингээд нам явцтай айжим юм өрөвслийг ингээ өдөөчдөг. Энэ өрөвсөл маань өөрөө эргээд одоо нөгөө судас хатуурах өвчний шалтгаан, инсулин дүжрэх шалтгаан, за одоо нөгөө нэг чихрийн шижин үүсэх шалтгаан, бодисын солилцооны хам шинж үүсэх үндсэн шалтгаанууд болоод өгч байгаа. Тэгэхээр 3-4 механизм байгаас нэгдүгээрт нь болохоор даавра өөрөөсөө үйлдвэрлэдэг одоо нөгөө глюкагон төст пептид, Y пептид гих метийн одоо нөгөө хоол боловсруулах хөдөлгөөнийг зохицуулдаг дааврыг нэгдүгээрт үүсгэдэг юм байна. Хоёрдугаарт нь болохоор нөгөө хамгаалах сас давхарга нэмэрчлэр бактерийн одоо завсрын хортой бүтээгдэхүүнүүд ороод ирэхлээр өрөвсөл дамжирна. Өрөвсөл дамжрах тусмаа л нөгөө чихрийн шижин, бодис солилцооны хам шинж гих зэрэг бол одоо өрнөх дамжрах, одоо хөгжих үндэс суурь бүрддэг гэж үздэг. Тэгээд хамгийн гол нь цаад утгаараа эсэд энергийн их үүсвэр болж байгаа глюкозын шингэлт гэдэг зүйл буураад ирэхлээр эс маань өөр зүйлээс одоо бодис солилцооны энергийг аваад ирэхлээр одоо бодис солилцооны хувьд алдагдaltaй голдолд орж хүрдэгэ гэсэн үг болно. Тэгээ бас энэ хит их таргалаад байгаа тэгээ жингээ бууруулж чадахгүй байгаа энэ хүмүүс бол мастуунд их өндөр байдаг шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс бас энэ идэж ууж байгаа хоол хүнс болон ашигтай бактерига хоол тэжээлийг хит их одоо багдуулж байгаатаас ялцчгүй холбогдож байгаа юм байна. Энийг бол ойлгох хэрэгтэй байна. За сэтгэл санаа болон стресс, сэтгэл готрол гэдэг энэ зүйлүүд өөрөө эргээд энэ одоо гидсний ашигтай бактеритай ер нь хэр холбогддог юм бол энийг бас хүмүүс зарим хүмүүсээс холбоогүй гэл одоо яриад байгаа. Энэ ер нь хэр одоо үнэн байх боломжтой юм болоо. Гидс маань өөрөө өөрийн гэсэн бие даасан мэдрэлийн зохицуулгатай байдаг хөдөлгөөний, шүүрлийн, зарим үедээ бол өвдөлтийг мэдрэх гэсэн ийм зохицуулгатай байдаг. Тэрнээс гадна микробиомын үйлдвэрлэж өгж байгаа нөгөө богино хэлхээ тосны хүчлээр төв мэдрэлийн тогтолцоонд бол маш олон нейромедиаторууд бол үүсч ингэж яах вэ гэхээр хүний сэтгэл санааны байдал, нойрны байдал, стрессийн төвшин гих зүйлүүдийг бас одоо зохицуулж байдаг гэсэн үг. Тэгэхээр бидний дисбиоз үүслэхлээр нэг хэсэг газар л яваад байгаа гидсний л нэг эмгийг өөрчлөлт биш болчдөг. Тэр нөхдүүдийн үйлдвэрлэж бидний биед нийлүүлж явах хэвээр нөгөө бодисын солилцооны ашигтай хэрэгтэй зүйлүүд дутагдаад ирэхлээр бид нэр сэтгэл зүйн хувьд одоо таагүй, сэтгэл гутрамдгай, за тэгээ нөгөө хөөрөн баясдаг одоо хүний дааврууд нийлэгчгүй гэдэг юм уу, ийм байдлаар одоо бас стресс төртөмтгий болох нэг шалтгаан байна. Нөгөө шалтгаан нь
стресс бухимдал нийгэмд их байгаа нь эргээд нөгөө кортизолын түвшинг цуснд ихсгээд унахлаар гидснийг үргэлжлэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, за гидсний хамгаалах давхаргыг сулруулах, гидсний микробиомын тэнцвэрийг алдагдуулах гэсэн мэтээр дээш доошоо яасан юм хоёр механизмаар одоо сэтгэл зүйд нөлөөлдөг гэсэн. Хүмүүс одоо кортизол хэрвээс ойлгохгүй юм уу? Энэ болохоор стрессийн даваа. Тий, стресс бухимдал болох үед бөөрийн дээд булчирхаагаас шүүрээд одоо хүний хамгаалах одоо тий одоо судсыг ахшаах, зүрхийг дэлсгэх одоо булчин ингэж хүчлэлт глюкозын одоо урсгалыг сайжруулах гэх мэтээр одоо дэмжиж өгдөг даавар байгаа тийм ээ. Тэгэхээр тэр маань ингээд ялгараад ирэхлээр бас бидний гиз гүдсэний өөрсдийн хөдөлгөөнд хүртэл бас нөлөөлдөг байна шүү. Тийм шүү дээ. Одоо жишээн дээр хүртэл юм байдаг шүү дээ. Нэг атаархуу найз байлаа гэж бодоход одоо нэг найз нь их гоё сайн сайхан юм аваад харуулхад хүн тодорхой хэмжээний улаан цай нүдэн дээр атаархаг үжигсэн одоо гидсний өвдөл гүүгээл нэг 0 руу гүйлгээл явчихдаг те. Энэ бол саяын механизмаар бас тайлбарлагдаж болох юм тий. Тэгэхээр энэ бас богино хэмжээний нэг атаархал чинь бас давхар стрессийг үүсгэж байгаа тий. Мэдээж стресс бага түвшиндөө байгаад биднийг одоо мотивацжуулах, одоо ажил хөдөлмөр хийх зүйлүүдгээд одоо нөгөө стресс гэдэг нь бол хэрэгтэй нийгэмд хүнд. Гэхдээ дистресс болсон маш их хэмжээний удаан хугацаанд байгаад тах нь өөрөө эргээд нөгөө даавар гажталд оруулцдаг. Тэгэхээр кортизол дааврыг бас бид нэр бууруулах үүднээс ядаж одоо дулаан хорж ин тэ сайхан халахдаг байх хэрэгтэй. Тэ сайхан байгаль. Ер нь гэхдээ хүмүүсийг халахдаг болчихжээ. Уул руу бүр 3-4 цагт богд уул руу салхдаг хүмүүс байдаг юм байна. 5-6 цагт уулнаас бууж идэг гэж шít. Энэ хүмүүс бол тэгээ кортизол давраг л маш гоё бууруулаад тэнцвэртэй байлгадаг юм хүмүүс л байгаа. Тэгэхээр дулаан орж ин тасал хөдөлгөөн сайн гэрээ фитнест яваарай гэж бас давхар хэлэх байна. Тэгээ мэдээж яг ашигтай бактерийнхаа тэнцвэрт байдал дээр бас анхаарах нь маш чухал юм байна шүү. За антибиотикийг хойлоос яг энэ дээр жоохон дэлгэрүүлээд ярив. Одоо ээжүүд маань одоо том хүмүүсийн антибиотик гэж ярихаар өөртөө замбраагүй хэрэгэлдэг болсон нь үл анзаарж байгаа. Харин одоо жоохон хүүхдтэй эцэг эхчүүд бол антибиотик гэдээ ярихаар хүүхд дээрээ санаа зовоод илүү ойлгох бах тэн дээр нь дамжуулаад өөрт нь хойлоо мэдээлэл нь өгчээ. Антибиотик манайхан ерөөдөө их замбраагүй хэрэглээд байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө ашигтай бактерийг ерөнхийдөө яаж устгаад байгаа юм бэ гэдгийг нь хэлж өгье. Тэгээд яг антибиотик эмчилгээ чи өөрөө тодорхой хэмжээний эмчийн заалтаар хэрэглэвэл ямар нэгэн одоо тэр нэм бактерийг устгах бол яг ашигтай үр нөлөө бол байгаа. Хоёулаа тэгэхээр энэ дээр антибиотик эмчилгээний зохисгүй хэрэглээтэй холбоотой нь ерөнхий нэг юм одоо ойлголтыг өгье. За тэгээд дараа нь цаашлаад яах вэ гэхээр антибиотик эмчилгээ хэрэглэсний дараа хүмүүс ашигтай бактери хүүхдэд сар баг зарим хүмүүс чинь жил хүртэл өгсөн байдаг гэдэг тохиолдлыг хүртэл сонсч ирсэн л тоо. Тэгэхээр энэ талаас та бас хэлж өгч. Антибиотик буюу эсрэг биотик гэхлээр бичил биетний бактерийн эсрэг. Тэгэхээр тэр маань мэдээж тэр эмгэг төрөгч бичил биетнийг устгаж байгаа үн. Гэхдээ нэмээд бидний бие махбодод байгаа нөгөө хэрэгцээтэй бактериудыг бас давхар устгаж явах ийм нөлөөтэй байдаг. Тэгэхээр юу вэ гэхээр үнэхээр заалт гараад одоо шинжилгээнд нотлохоонд гараад тэгээд одоо эрүүл мэндийн байдлыг одоо хамгаалах зорилгоор бол эмчийн залтаар хэрэглэж болно. Зохистой хугацаагаар зөв тунгаар яг цагаа баримтлаад хэрэглэж болно. Харин одоо юу гэдгийг одоо ханиад хүрх гээд байх шиг байна, шүүхнаа тусгаад байх шиг байна, бөөр өвдөөд байх шиг байна гэх мэтийн сургаар эмчилнэ гэдэг бол яг вэ гэхээр бидний биед арай хийн тосож тогтож амьдарч байгаад нөгөө ашигтай бактерийн төрөл зүйлийг бас давхар устгах эрсдэлтэй байдаг. За тэр маань давхар устдаад ирэхлээр түрүүний ярьсан нөгөө гидсний хамгаалалт гэсэн дархлааны гажуудал, нөгөө дааврын гажуудал, нөгөө сэтгэл санаа өөрчлөгдөг. Бидний хүсээгүй дагаж гарч ирж байгаа энэ завирууд бол гараад ирж байгаа. Нэг үгээр хэлбэл дисбиоз буюу одоо нөгөө гидсний микробиомын тэнцвэрт байдал алдагдсан завирууд үргэлжлээд гараад ирэх шалтгаан болж байгаа байхгүй. Тэгэхээр нэг үгээр хэлбэл одоо чамдаа зодтолдох гэж байгаа 51 эргэн тойрны бүгдийг устгаж байна гэсэн үг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол нөгөө сайн нөлөөтэй гэхдээ бас дагалдах нөлөөнүүд байдгаа гэдгийг дандаа анхаарч үзэх хэрэгтэй гэсэн. За мэдээж эмчийн заалтаар антибиотик хэрэглэсний дараа яхаад эмчин зөвлөд одоо пробиотик бактериуд одоо тодорхой тооны бактериуд хүний биед ороод одоо орчих юм бактериуд хэрэглэж болно. Гэхдээ энийг тийм удаан хугацаагаар хэрэглэхгүй. Бид нэр харин яаж явах ёстой вэ гэхээр бидний бие махбод дотор байгаа
өөрийг минь хамгаалахаар бидний генд хүртэл кодлогдсон байгаа тэр бактериудаа тэжээх хоол хүнсийг хэрэглэх нь хамгийн зөв сонголт. Ягаад гэвэл тэр бактериуд маань одоо ууж байгаа пробиотик бактериуд маань үнэхээр гидсэнд хүрээд яг тэндээ өөрийн гэсэн одоо орчноо бүрдүүлээд өсөж үржнэ гэдэг бол айгүй тийм одоо маш их одоо ажилбар ордог, маш их одоо төсвөр шаарддаг ийм ажил болчиход байгаа байхгүй. А тэгтэл бидний бие анханасаа үүсээд ээжээс хөхний сүгээр ирээд бид нартай хамт ингээд явж байгаа энэ бактерийн бусад олон төрөл зүйлийн омогнуудыг зүгээр сайхан хүнснийхээ сонголтоор за эсгсэн цагаан идээгээрээ тий за халстай үр буудаагаараа за сайхан одоо зөв найрлагатай тосоороо за тэгээд одоо хүнснээрээ зөв сонгосон хүнсээрээ бид нэр тэжээгээд өгчих юм бол өөрдөө шим тэжээлээ авна нэмээд бас нөгөө бидний эрүүл мэндийн төлөө зүтгэж байгаа нөгөө айрмын нөхдүүдийг давхар тэжээх бол шаардлага гарчиж байгаа байхгүй. Тэг нэгүгээр хэлвэл одоо бид нэр антибиотик уучгаа пробиотик бактери хэрэглэнэ гэвэл би өөрөө хамгаалах бас цэргийн хүчнтэй шүү дээ. Тэгчээ заавал гаднаас нэг инхийг сахиулагчд аваад тэдрийгээ тэжээгээд авах хэрэг юу байгаа вэ гэдгийг л бодож үзэх асуудал болчихж байгаа байхгүй. Ашигтай бактерийг одоо тогтмол өглөө болгон хэрэглээ гэдэг энэ зөвлөгөөнүүд явж байгаа. Тэр бол энэ бол маш өндөр маркетингийн ажил цаана явж штэ. Тэгэхээр яг тодорхой хэмжээний эмч бол яг зөвлөж байгаа одоо богино хоногудад бол хэрэгжилж болох юм байна. Харин тэр хүүхдийн эмчнэр бас ярьслаа өгсөн байсан шүү дээ. Хүүхдтэй ингээ хэрэглэх гэсэн чинь өглөө болго өгсөөр байгаа 1 жил ингээ хүүхдтэй хэрэглүүлсэн байна. Энэ бол бас эргээд нөгөө хүүхдэд цаанаасаа бие махбод өөрөө одоо ашигтай бактерийг ингэж одоо бие махбод ч өөрөө маш ухаалаг тогтолцоогоор одоо хийгдэж байгаа энэ процессыг ажилгүй болгоод байгаа. Ийм одоо хамааралтай л болоод байна л да тийм. Ер нь бол олон улсын эрүүл хоолтын зөвлөмж за тэгээ эмчилгээний удирдамжуудад бол шаардлагатай тохиолдол 1 сар хүртэл гэдэг юм уу байдаг шүү дээ. Пробиотик бактериудыг одоо бид нар бифидокторч юу ч гэдэг юм те. Яг л одоо ийм амьд эсийн одоо бактерийн өсвөрүүдийг бол тэгж хэрэгэлдэг. Түүнээс ш одоо илүү бол хамгийн зөв зохистой тогтмол тасралтгүй үргэлжлэх менежмент бол мэдээж пребиотикууд. Одоо фитнес тавьж байгаа залуучууд одоо охтууд маань ч гэсэн нэг эрүүл амьдралын хэм маяг гэхээр өглөө босоод яг ашигтай бактери ууж байгаа стори хийгээл ингээд тогтмол байнга хэрэглэх хэрэгтэй юм шиг ойлгоод байгаа. Яг өнөөдөр бас ашигтай бактеритай холбоотой одоо доктор эмчийг урьж байгаа учраас та бүхэн яг энэ дээр маш зөвөр ойлгож яваарай. Аливаа юмны тун хитэрнэ гэдэг бол ямар нэгэн асуудал үүсэж байгаа. Эндээс та бүхэн заавал нэг зүйлийг ойлгож авах нь хамгийн чухал байж байгаа. Тэгэхээр нөгөө найрлага нь юу байна? Дан пробиотик байна уу? Симбиотик буюу нөгөө пробиотик бактерийн пребиотиктэй хамтд нь байна уу? Гих мэтэртэй. Тэгтэл зарим нь бол яг тэгэхээр бас хамтруулсан ч гэдэм үү ийм бол байж болно. Тэгэхээр илүү хамт байсан нь илүү ашигтай л ээж магадгүй юм тий. Тэгтээ бид нэр хоол хүнсээрээ зохицуулчих болно шүү дээ. Бүрэн боломж байна шүү дээ. За тэгвэл хүүхдийн гидсний ашигтай бактерийг таасаа хэллээ. Хийн сүгээ анх амлснаас эхлээл тэндээс хүүхд шүүгээрээ дамжуулаад тэр ашигтай бактерийг маш сайн авч байгаа. Би өмнө хүүхдийн эмчнэрийг зөндөө урьж оролцуулж ирсэн. Тэн дээр хийн сүү бол маш ухаалгаа гэж ярьж байгаа байхгүй. Хүүхдийн шингэн дутагдах үед илүү ихээр одоо шингэн болдог ч гэдэг юм уу. Хүүхд өссөн үед илүү одоо өтгөн бүтэцтэй болдог. Хүүхд өвдсөн үед дархлаагийн дэмжих тэр одоо илүү бүтэц найрлага нь цаанаасаа ингээд маш ухаалаг тогтолцоогоор одоо хүн олбоол гэж одоо тэрийг хэлдэг байх та тийм ингээд холбогддог. Тэгэхээр яг хийн сүгээрсээ эхлээл хамгийн их ашигтай бактери хүүхд бол авж байгаа юм байна. Насанд хүрэгчдээс одоо харьцуулахад хүүхдийн ашигтай бактери ер нь юугаар илүү ихээр ялгаатай байдаг юм бол нэгдүгээр та хоёрдугаарт хүүхдэд бид нар бас хүүхдийн эмчнэр хүүхдэд ашигтай бактерийг бас ингээд багтны илүү сайн бас нэмэлтээр өгөөд байгаарай гэж зарим эмчнэр зөвлөгөө өгөөд байдаг. Энэ ер нь ачаал бүгд хэрэг байдаг юм байна. 0-2 настай хүүхдийн хооллолт өөрөө бодод үзэхэд бидрээс өөр. Нэмээд яадаг вэ гэхээр яг энэ үед хүний микробиомын тэнцвэр гэдэг зүйл бол одоо биелэлээ олж тогтож эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр яг энэ үе бол илүү хөдөлгөөнтэй ийм динамик систем болчдөг. Тийм учраас ээжийн сүүгээр орж байгаа одоо юу гэдгийг лактоолигосахарид, галактоолигосахарид гэдэг одоо нөгөө орж байгаа тэр зүйлүүд бол нөгөө бидний гидсэнд бифидо инфантис гэдэг төрлийн одоо бактерийг төрөлжүүлээд үүсгэждэг. За тэгээ тэр маань ингээд тэндээ бүр төлжөөд, байр шаад, нутаг шаад тэгээд ирэхлээрээ яах вэ гэдэг. Тэгэхээр одоо бусад эмгэг төрөгч бактери бусдыгаа ингээд өсөлтийг хязгаарлаад ингээд байж ах ёстой зөв тогтолтой. Тэгтэл яах вэ гэдэг. Тэгэхээр одоо
одоо юугаар хоолдог ч юм уу те тижээвэр одоо нөгөө хийсүү орлуулагчаар хоолж байгаа ийм тохиолдол нэгдүгээр, хоёрдугаарт нөгөө кейсэр хагалгаагаар дүрж байгаа, гуравдугаарт одоо хит их одоо ариутгах, халдваргүйтгэхтэй ийм одоо ажил одоо зарим ээжүүд хиймээд шүү дээ те. Яагаад энийг ингэж хэлээд байгаа гэхээр ер нь бол 0-2 наснд хүүхдүүд ертөнцийн бүх бактериудыг бас ингээд танилцаад амаараа ингээд мэдрээд тэрийгэ ингээд одоо тодорхой хэмжээний бактерийн найрлагаа болгож үүсгээд тэрийгэ нөгөө эрүүл ашигтай бактериудаа бас хоногшуулад дархлаагаа бас түүгээрээ одоо дасгалжуулж явах ёстой гэж үздэг. Тэгэхээр нөгөө анханаас нь ингээд цэвэрлэл угаагаал арчаал ингээд ямар ч үгүй байгаад тах юм бол эргээд нөгөө дархлаа маань дадлагжаагүй учраас ямар нэгэн харийн зүйлд хит их харшлын уруул өгд юм уу эсвэл хит сул уруул өгөөд одоо их том хэмжээний эдис гинтих нөхцөл бүрдэх тохиолдол бас байдаг. Тэгэхээр ер нь бол 2 хүртэл наснд бол тий аль болох ихийн сүгээр хооллоод аль болох эсгсэн бүтээгдэхүүнээ хэрэглүүлээд аль болох одоо Монгол эсрэгийг цагаан хэдийгээ хэрэглүүлээд тэгээд ингээд ашигтай бактериуд одоо хөрөнгө мөөгөөр эсгэгдсэн одоо энэ зүйлүүдийг идүүлээд хэвшүүлчих маань өөрөө нөгөө бактерийн олон төрөл зүйлийг ялангуяа ашигтай бактери ч бас ганц 2 3 ч гэдэг юм ба шүү дээ. Өчнөө олон төрөл зүйлийг биедээ оруулах юм бол би насан туршдаа одоо эрүүл дархлаатай эрүүл байх үндэстэнд бүрдчихэд гэсэн үг. Ерөөсөө энэ бол маш чухал ойлголт байна шүү дээ. Тэгэхээр сүүлийн үед яг таны сайн хэлээд байгаа хүүхдийг хит их ариун цэвэрж байлгах бимбилээл тий. Энд чи эргээд алхам тутамд нь гарын нугаалгаад ажилгүй болгоод байна шүү дээ. Тэгээд дархлааны хит их уралд холбоотой маш олон өвчлөлүүд байгаа. Наад захын хашил гэдэг зүйл биднэрт бол ингээд бий болоод байна. Тэгэхээр энэ зүйлүүдийг л маш сайн зүгээр ойлгоод эсвэл нэг юм уу 2 төрлийн одоо энэ ашигтай бактериэр зөвхөн тэрийг л хийж байна. Би хэлээд байна шүү дээ. Маш олон төрөл зүйл байгаа ашигтай бактери. Одоо шинжилгээний аргууд нарийсах тусам төрөл зүйлийн хэмжээ нэмэгдээл байна. Одоо энэ нь акромасин, муцинафилн сайн байна, тэр нь сайн байна. Шинэ үеийн 8 гэл бүр 7-8-аараа зэрэг нэгдэж шүү дээ. Ашигтай бактерийн төрөл зүйл. Тэгэхээр бид нар мэдж байгаа 1-2 за үйлдвэрлэлд нэвтрээд 4 шатны судалгаагаар гарч ирсэн 1-2 зүйлийг л ингээд өгöd байх биш. Бас нөгөө бактерийн олон төрөл зүйлийг нутагшуулах гэдэг зүйл маань өөрөө тухайн хүнд өгж байгаа аюул том дархлаа болчихж байгаа юм. Mongolian camel. Ингэний хормог. Говийн шимт хормог. мг өндөр тунтай 100% эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хөгшрөлтийн эсрэг хамгийн өндөр үр дүнтэй уудаг супер шингэн коллаген 100% байгалийн гаралтай аяг таваг угаагч хөөс доктор Уна өөх тосыг хоромхон зурд задалж сав суулгыг гялалзуулна 3 дахин хэмнэлттэй мөн олон төрлийн нэм бактерийн эсрэг үйлчилгээтэй учраас хүүхдийн угаж, жимс, хүнсний ногоо зэргийг угаахад тохиромжтой. Өнгө үнэр оруулагчгүй байгаль дээлтэй доктор Уна аяг угаагч хөөсийг хэрэглэж гэр бүлээ болон их дэлхийгээ хайрлаарай. Эрт хүчтэй эрүүл амьдрах бидний сонголт. Халгай шампунь. Дөрвөн төрлийн халгай шампунийг үснийхээ онцлог тохиулан бид хэрэглэдэг. Эрүүлэр үсээ хайрлая. Харшил гэдэг зүйл сүүлийн үед одоо игзэм тэ арсны юм одоо зүйлүүд ба штэ. Энэ хүүхдүүдэд бас их болоод байна л та. Энэ одоо гидсний нөгөө ашигтай бактериатаас ирэх холбогдох уу? Холбогдно шүү. Яагаад холбогдож байгаа гэхээр нөгөө ашигтай бактери чинь салс давхаргын дээрх салс давхаргыг үүсгэж хамгаалах юм салсан бүрхөвч үүсгэж тэр бүрхөвчийг давж баргийн зүйл эдис рүү орох ёсгүй. Тэгтэл бид нар ашигтай бактерийн тоо багасгдсан нөгөө салс хамгаалах давхарг нингүрээлэн нингүрээд ирэхлээр яах вэ гэхээр нөгөө бактерийн хоруу чанартай зүйлүүд нэвтрээд орчлоор одоо харшил гэдэг зүйлээр илэрч болно. Эсвэл зарим нэг одоо сүүлийн үедэд хүнсний харшлууд маш их шүү. Тэ ямар нэгэн хүн иддэг зүйлээсээ харшилж байна гэдэг маань нөгөө бидний салсан давхарга
нөгөө сарсхийн үсгийн нөгөө ашигтай бактериудын тоо толгой багассан, нэр төрөл цөөрсний л одоо тод илэрлэл нь тедэр байхгүй юу. Тэгэхээр нөгөө талаасаа эмчилгээндээ бол яг нь олон шалтгаанаар тайлбарлагдана. Гэхдээ нэг шалтгаан нь л яадаг вэ гэхээр энэ атопик буюу харшлын гаралтай диетизүүдийн нэг тайлбарладаг шалтгаан нь гидсний микробиомын тэнцвэр алдагдсан байна гэж тайлбарладаг. Эргээд гидсний микробиомын тэнцвэрийг сайжруулж өгөх, тэгээд ашигтай бактерийн төрөл зүйлийг одоо суйрлуулж нутагшуулах энэ эмчилгээ нь эргээд одоо харшлын өвчний бас нэг эмчилгээний шийдэл болж өгч байгаа. За тэгвэл бид ашигтай бактери гэдэг энэ зүйлийг ер нь Монгол хүн одоо наацхийн хүн ашигтай бактери гэж ярихаар өө ашигтай бактери ууж байгаа юм уу би ч сууж байгаа гэл ингээл эрүүл мэндэд маш гоё анхаарж байгаа ойлголт яваад байна л да. Тэгвэл энэ ашигтай бактерийг ер нь бие махбодод ер нь одоо хэмжүүрүүд одоо онцлогооны юм аргууд ер нь бэдэг юм болов. Энийг бас хүмүүс ер нь бас яг одоо мэдихч гэдэг юм уу тийм зүйл юу байдгүй. За ерөнхийдөө бол яг нь одоо бид нар бол одоо болтлоо шинж тэмдэг өвчнийхин тусгалаар уншиж ирсэн бол одоо манай анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн төв эмнэлгийн молекул биологийн лаборатори энэ бол гидсний ашигтай бактерийн төрөл зүйлийг тодорхойлох хүртэл ийм шинжилгээнүүд нэвтэрж байгаа шээ. Маш ач холбогдолтой шинжилгээ шүү дээ. Тий одоо удаан хугацаагаар өвдсөн. За тэгээ маш удаан антибиотик уучихсан. Тэгээд одоо ходод гидсний үйл ажиллагаа бүрэн хямарчихсан. За тэгээд бусад одоо эрүүл мэндийн эмчилгээнд удирдахгүй байгаа тийм тохиолдлууд гарч байгаа тохиолдолд бол нөгөө дисбиозоныг шинжилүүлээд үзэхэд зүгээр. Энэ маань нөгөө бодит хугацааны полимеразын гинжин урвалын аргаар гидсэнд агуулж байгаа бактерийн төрөл зүйлийг тодорхойлох боломжтой болчихж байгаа юм. Тэгэхээр хин нэгэн одоо анагаахын төв эмнэлгээр очиод нэг үзүүлэлт хийхэд бол үзэх боломжтой юм байна. Энэ бол маш ач холбогдолтой сонсогдож байна. Тэгээд ашигтай бактери ер нь дутагдж байна гэдэг би дэлгэрэх хамгийн наацхан ер нь ямар шинж тэмдгүүд байж болох вэ? За нэгдүгээрт нь өтгөн хатна. За хоёрдугаарт нь залхуурч нозоор арьсан дээр юм гарна ч гэдэг юм уу те ажиллах эрч хүч буурна. За тэгээд гидс хий дүүрч цардайж цанхаа хоол оловсруулах замын зөөрөд гарна. Зарим нь өтгөн хатахгүйгээр гүйлгэж суулгаад байгаа ч тохиолдол байна. Тэгээд хоол шимт хижээлийн дутмагшилд орно. Ийм шинж тэмдгүүд байна. Ер нь бол яг нэг өвөрмөц юм бол байхгүй. Тэгтээ ер нь бол өтгөн хатаад байгаа хоол оловсруулах замд зөөр шаналгаа илрээд байгаа энэ хүмүүсүүд бол нэг тодорхойлолоод үзэхэд зүгээр. Тэгвэл ашигтай бактерийг хоёлаасаа ерөөхдөө хэлдвэл ашигтай бактерийг таны хувьд гэсэн хэллээ шүү дээ. Бид нэр Монгол хүмүүсийн хувьд бол одоо миний хувьд бол зүгээр ойлгоход энэ сүү цагаан эдэний одоо үндэстний хувьд бол маш гоё идэж хоол хүнсний хувьд бол их онцлогтой ард түмэн шүү дээ. Тэгэхээр бид нэр бүр одоо хүүхэд байгаасаа л бар Монгол хүн болгоно л таргаа идэж л хүүхэд ч гэсэн таргаа идэж л одоо өссөн байгаа. Тэгэхээр энэ Монгол хоол уламжлалтын зүйлүүд бол ашигтай бактери дээр ер нь хэр ач холбогдолтой ер нь орж ирдэг юм болоо гэдгийг асуумаар байна. Тэгээд монголчуудын хувьд тэр айрыг тараг одоо хоормог гэх мэтчлэн эдгээр ер нь ашигтай бактерийг одоо илүүхээр сайн хүнсээр нөхөх энэ төрөл зүйлүүдэд ер нь хэр орох вэ? Ер нь бол энэ эсхэг хүнснүүд гэж нэрлэж байгаа. Одоо кимчиж гэдэг юм уу? Одоо байцааны дарсан байцаач гэдэг юм уу? Одоо ин олон усад дүүфүүч гэдэг юм уу? Тэ иймэрхүүнүүд бол одоо перибиотикт бол ордог. Манай Монгол одоо үндсэн хүнсэнд юу вэ гэхээр одоо яг тараг бид нар өдөр тутамдаа аваад тасралтгүй хэрэглээд явах боломжтой. Энийг бид нэр хөрөнгөөр эсгэж гинэ гэдэг бол тэнд пробиотикууд ч байна, перибиотикууд байна. Ингээ ферментац орсон учраас гидсний эрүүл мэндэд айргууд байна. Айрыг одоо тарагтай харьцуулахад бол ашигтай бактерийн тоо толгой өшөө олон нэр төрөл олонтой байдаг. Гэхдээ ямар савнд эсгэж гин тэ одоо ямар нэгэн нэмэлт сахар махар оруулахгүйгээр яг өөр нь хөрөнгөөр нь зөв эсгэж чадчих байх юм бол энэ бол айгүй том одоо перибиотик пробиотикийн ийм одоо хүнс одоо сайхан хүнс болж байгаа. За ингэний одоо хоормог байна тийм ээ. Энэ бол бас одоо эсгийг ферментац орж байгаа буюу эсгэгдэж байгаа энэ хүнснүүд маань өөрөө одоо гидсний эрүүл мэндэд маш тустай. Дээр үед хэлдэг л гэсэн шүү дээ. Цаахан цагаан эдэн дээр очиод гидсээ цайлах юмсан да гэд. Энэ маань юу вэ гэхээр л цагаан эдээ сайн идэх тусмаа л бидний нөгөө эрүүл бактериудын төлжилт гэдэг зүйл сайжраад ирэхлээр бид нар тэр ирчээрээ өвөл ханиадч хүрхгүй
худаа ингээд цусчаад ирэхэд гоё л идэг байсан тийм ээ. Тэгэхээр одоо бол бид нэр харьцангуй ингээ үйлдвэрлэл сайхан хөгжөөд өдөр тутамдаа бид нэр сүс бүтээгдэхүүнүүдэд тогтмол хэрэглэх боломж байгаа учраас аль болох яг ийм эсэглэн цагаан эдээнүүдэд хэрэглээд ер нь хэвшчих хэрэгтэй. Тэгээ өнөөдөр бас манай яг ширээн дээр Апу Dairy компани Монгол сүний үйлдвэр Апу Dairy-гийн бас энэ Булгария гэдэг йогурт байна. Энийг би бас хүүхд туртай энд ямар нэгэн сахар байхгүй. Тэгээд энэний онцлогийг бас нэг товчхон хэлээд өгчээ. Тэгээд энэ болохоор одоо яг манай ширээн дээр илүү ихээр ашигтай бактери дээр бас илүү айлууд бас хэрэглэхэд илүү тохиромжтой хоёр төрлийн байна. Эхнийх нь Bifido болон Bulgar тарг гэсэн хоёр төрлийн тарг байж байгаа. Энийг бол айл болгон л мэдэх байх. Тэгээд энэ л хоёр гэдэм 1 мг тарганд 10 саяас доош ашигтай бактериудыг бол агуулдаг онцлогтой юм байна. Тэгээд Bulgar таргийн хувьд бол хөрөнгөөрөө одоо бүрэгддэг тараг юм байна. Тэгээд Bulgaricus thermophilus бактериуд төгс зохицлоос бүрдсэн байт юм байна л да. Тэгээд Bulgarууд бол урт наслтын юм байна. Тэгээд энэний нууц нь гэвэл Bulgar тарганда энэ нууц нь бол байгаа юм байна л да. Тэгээд их олон судалгаан дээр энэ Bulgar таргийн одоо Bulgar хүмүүчүүдийн урт наслтай холбоотой судалгаанууд бас байдаг юм байна. Тэгээд сайн Bifido тарг гэж бүгдээр бас мэднэ. Тэгэхээр энэ таргийн хувьд бол бас Bifido ашигтай бактери нь одод гидсэнд одоо ялангуяа тэр хеликобактери улмаас үүсэх халдварын голомт бий болохоос бас нөө сэргийлжин гэдэг маань таньсаа хэлдгээр нөө ашигтай бактерийг сас давхаргын дээтгэхийн одоо хамгаалтын давхаргыг илүүхээр одоо зузаацад өгж байгаа тэр зүйл чинь бас энэ ашигтай бактери энд байгаад байгаатай холбогдоод байгаа юм байна шүү дээ. За тэгээ энэ мэтчлийн одоо ашигтай бактериудыг бид нар Монгол хүн уламжлалт одоо сүү цагаан эдээгээрээ тэр дундаа таргаараа нөхөх боломж бол байгаа юм байна. За тэгээд ингэний хормогсоо эмч маань бас хэлж өглөө шүү дээ. Илүүхээр бас ач холбогдол өндөр байдаг юм байна. Ер нь бол ямар нэгэн ферментац үе эсгэх үйл орцсон зүйл маань нэгдүгээрт яадаг вэ гэхээр одоо пробиотик пребиотикийн одоо юунаас гадна яадаг вэ гэхээр одоо тэнд агуулгаж байгаа уурга боловсроход одоо илүү төхөмтэй одоо пептид хэлбэрч хилждэг ч гэдэг юм уу. Тэнд одоо нөгөө эсгэх явцад үүссэн бие махбодод нэг хэрэгцээтэй органик хүчлүүд үүсдэг гэх мэтийн бас давуу талууд байдаг. Энэ нь эргээд ганц нөгөө одоо пребиотикээс гэдгээсээ илүү бас яах нь бие махбодод хоол боловсруулах үйлийг хөнгөвчлөх, шимтгижээ шимэгдэж орох одоо тэр одоо хүрцгийг сайжруулах гэх мэтийн ийм ашиг тусууд бол байдаг. За ойлголоо. Тэгэхээр би жисэн сүүлийн үед ер нь ашигтай бактеритай холбоотой энэ зүйлүүдийг одоо сонсож байгаа, мэдж байгаа, одоо бас уншиж судлаад ирэхээр яалтчгүй ашигтай бактерийг л илүү сайн нөхөд авчих юм бол эрүүл байх одоо бас нэлээд том үнс нь байгаа юм байна гэдгийг бол ойлгож байгаа учраас өнөөдөр энэ дугаарыг бас эмчтэйгээ ярилцаа та бүхэнд маш их үн цэнтэй энэ одоо мэдээллүүдийг үн төлбөрөөр өгч байгаа та бүхэн ч гэсэн маш их азтай хүмүүс гэсэн үг. За тэгээд айрагны таны хувьд бас хэллээ тий. Одоо дулаан ороход одоо болгоны сайхны айраг гэх хүн болгол мэддэг баг. Айраг авгаал ер нь байж хахад хотод гидсний ашигтай бактери энэ зүйлүүдийг бид нар маш өндрөөр авч байгаа юм байна. Одоо булганд манай бас найзах байдаг. Тэгээ булганд хүмүүс очихоор ингэдэг юм байна л да. Уг нь монголчууд ч айлт очихоор нөр хонь гаргана гэж ярьдаг шүү дээ. Орхиг бодгоол бодож очдөг юм байна л да. Тэгээ ингээ яваад очихоор тасралтгүй л айраг өгөөлдөг гинэ. Тараг өгөөл, ааруул өгөөл. Тэнгүү тэр хүмүүс чинь уг нь хотод байгаа хүмүүсийн хувьд бол тийм орчинд очиход бол их гоё байгаад байгаа шүү дээ. Тэгсэн чи хизээ хоноо гаргах юм болоо гэл хүлээгээд байдаг юм байна л да. Тэгээ нэгсэндээ эхний ээлжин тэр гиз цагаалгах те ашигтай бактерийг илүү сайн нөхөж өгөх нь хоол хүнсийг маш гоё уламжлалт нь одоо хөдөөний ард түмэн маань гэсэн энийг ингэж гоё үргэлжлүүлээ л гэдэг юм байна. Тэгээд яг мөнхөд дэвчээрийг барж байгаа сүултээ нохрог бодог руу гол ордог юм байна л да. Тэгэхээр одоо хөдөө магадгүй айраг тараг цагаан эдээ танд өгөөлөх юм бол та бол маш азтай хүн байна. Энэ бол одоо хотод бол маш өндөр үнэтэй байгаа шүү дээ. Одоо бидний сүү цагаан эдээ. Гэтэ би яг нөгөө айраг дээр нэг судлаачийн зүгээс боддог бодлоо бас нэмий гэж болж байна. Юу гэхээр уламжлалт аргаар хөхүүрэнд нь одоо тийм одоо эсгсэн айраг бол мэдээж айгу сайн. Тэгээд одоо модон торхондч гэдэг юм уу интернет сайн. Харин сүүлийн үед нөгөө нэг юм PVC буюу одоо юм юун савнуудад тий одоо ямар гэдэг вүлээ. Одоо PM шиг тийм үгүй ийм нөгөө юуны савнуудад үйлдвэрлээд байгаа штэ. Одоо полимер савнуудад эсгээд байгааг бол харин би жоохон
ямар бол доо энэ хүний эрүүл мэндэд гэсэн юм юу бол төрж идэг. Тэгэхээр бид нэр айр хэсэгдэг ард түмэн малчт маань ч гэсэн айл болох тэр органик өв уламжлал руугаа эргээд орох нь илүү одоо ач холбогдолтой гэж үзээд байгаа байхгүй юу? Тэр чинь эргээл нөө бичил хуванцрын асуудал дахиад яригдэн шүү дээ. Яг энэтэй холбоотой бас химийн ухааны доктортой ярилцсан подкаст байгаа шүү. Ер нь манай дугааруудыг та үзэж байгаа бол яг ингээд хөөгөөд үзэх юм бол бид тийм зүгээр нэг үг хэлэгдэхэд тэрнтэй холбоотой дугаар хүртэл орсон байж байгаа. Тэрийг бас үзээрэй. Тэгэхээр хүүрийн яг н уламжлалт аргаараа тий хүүрийн айргаа сайхан хийж байгаа энэ айлууд байвал энэ хүмүүс л үнэхээр бахархмаар дээрэс нь та бид бүхний хувьд бол маш гоё эрүүл мэндийн хувьд ач холбогдолтой уламжлалт аргаараа хийж байгаа байх шүү. Түүнээс яг бичил хуванцрын аюул бол маш өндөр яригдж байгаа. Тэнд бас давхар урлууд явагдана. Энийг ч гэсэн одоо эмч маань бас хэллээ. Энийг та бүхэн бас магадгүй энэ Didish TV буюу хөдөө орон нутгийн хүмүүст 813 дугаар сувгтэр бид хоёрын яг энэ ярьж байгаа дугаараас давхар хүрээ явж байгаа болохоор яг үзэж байгаа та яг энэ зөв хүүрийнхаа энэ айргийг те одоо ямар нэгэн бичил пластик одоо пиавар шанагч байдаг юм уу энэ зүйлүүдийг оролцуулахгүйгээр маш гоё хийгээд хөвсчихэл юм бол энэ бол маш гоё үн цэнтэй бүтээгдэхүүн бид бүхэнд та өгж байна гэсэн үг. За тэгээ Монгол хүмүүсийн хувьд бол бас энэ одоо ялангуяа Напу компаниусын судалгаанууд бас их хийдэг юм байл л те гадны одоо эрдэмтдтэй нийлээд тэгээд бас энэ лактоз фри гэж сүү хүртэл гаргацсан байдаг. Тэгээд тэндээс нь би бас өмнөх нэг одоо дугаар бас нэг эрдэмтэнтэй ярилцсан дугаарыг бас сонсч ирсэн чинь Монгол хүмүүс чинь сүү цагааднаас нэлээд холдсон юм байна. Тэгээд эн чинь лактоз үл твчил гэдэг зүйл бий болоод одоо магадгүй хойлыг ингээд ярьж яхад хүн би тариг уухаараа шууд гүйлгчдэг, сүү уухаараа шууд ингээд гүйлгээд шингэн өтгөн ингээд гараад иддэг, өөртөө зөөртэй байгаад иддэг гэдэг. Тэгэхээр энэ зүйлүүдийг хүмүүс сүү цагааднаас холдохоор лактоз үл твчил гэдэг зүйл бий болоод байна. Энийг одоо хүүхэд байгаас нь эхлээд бид нэг баг багаар хүүхдээ сүү цагаадыг нь ойрхон байлгаад тасгаад ингээд явуудах юм бол лактоз үл твчил гэдэг зүйл тэр хүүхдэд байхгүй байх боломж юу байгаа юм болов? Түүний бие бол ухаалаг тогтолцоо. Тэгэхээр бид нар бол одоо 0-2 нас хүртэл сүүн тэжилтэй байсан үндсэн хүнс нь. За тэгээд багасаар 5 наснаас эхлээд ер нь бол огт сүү хэрэглүүлэхгүй байгаад ах юм бол нөгөө сүүний сахарыг задалдаг одоо лактаза гэдэг энзимийн идэвх бол ингээ бууран буурсаар явах гэдгээр алга болчихдог. Ингээд ирэхлээр явах гэдгээр нөгөө сүү угаагаад ороод ирэхлээр нөгөөх нь задалж чадахгүй учраас осмос туулга болгоод биес ингээд одоо гүйлгээд сулгаадч гэдэг юм уу эсвэл одоо нөгөөх нь гидсэнд очоод пробиотик бактериудаар эсэхлээр нөгөө хий их үүсээд ингээд цардаах цанхаах ч юм уу тухгүй байдал үүсгэх нөхцөл болчдөг. Тэгэхээр түүнээс сэргийлэхийн тулд бид яах ёстой вэ гэдэг. Тэгэхээр ерөөсөө хүүхдээ өдөр тутам сүүг нөгөөл. Одоо яах нь бид нар тогтмол хэрэглэхгүй байгаа хүнснийхээ фермент буюу одоо энзимийн идэвх үгүй болдог л юм зүй тогтолтой юм шүү дээ. Тэгэхээр тогтмол хэрэглэж явах юм бол ямар нэгэн асуудал ахгүй. Нэмээд хэлэхэд энэ тараг яагаад исчийн вэ гэдэг. Тэгэхээр нөгөө хөрөнгө тэ одоо энэ бактери ашигтай бактериар эсгэж байгаа зүйл чинь эхлээд яадаг вэ гэхээр нөгөө түүний найрлаганд байгаа лактозыг задлаад тэгээд нөгөө өөрийнхөө юм өсөж үржих тоо толгойг нэмэх энерги их усүрийг үйлдвэрлэждэг учраас тараг бол харьцангуй бас лактозын агуулмж багтаа хүнс болчдөг. Үнэхээр одоо лактоз үл твчилтэй байгаа тохиолдолд бол яг нь сайхан эссэн тарагнтай баг багаар тасган угаад байж ах юм бол яг бас хүнд тодорхой хэмжээгээр за энэ бол энэ хүнсийг хэрэглэх юм байна. Тэгэхээр энэ энзим маань хэрэгтэй байна гэд бие махбод бол яг бас идэвхжүүлж болно. Үнэхээр одоо бага хэмжээгээр дутагдсан байгаа тохиолдолд бүр үнэхээр одоо лактозыг хүлцэхгүй байгаа тохиолдолд бол бид нар одоо тэр үйлдвэрийн аргаар лактозыг цэвэршүүлс эсвэл задлсан тэр бүтээгдэхүүн хэрэглэхээс арга. Лактоз фри гэж шүүг бас амсаад үзэхээр их чихэрлэг амттай байдаг. Тэр нөө лактозыг задлансантай холбоотой чихэрлэг амт байдаг юм билээ. Түүнээс тэнд нэмэлтээр сахар янз бүр юм бол ороогүй байдаг юм билээ. Тэгэхээр яг одоо яг энэ хариултыг л би танаас үсчихсэн байхгүй. Тэгэхээр энийг л та хэлээд өчгээд хүмүүс ойлгож байгаа. Баг багаар тасгаад ингээд түүнээс яг ингээд сүү цагаад энийг хэрэглээ гэдээ ярихаар би гүйлгэж суулгаад байдаг. Өөр ямар ч бариант алга. Одоо баг нэгэнд одоо тим юм чинь би хэрэглэх ямар ч боломжгүй байна гэж ойлгоод байгаа юм байна. Энийгээ бид нар баг багаар ингээд одоо манай үндэсний үйлдвэрлэгч нар бас их хүнсний хувьд бол их чанартай болоод шүү дээ. Энийг баг багаар бид нар банк хэрэглэе. Тэгээд таны сая хэлдгээр сүү уух бол өөрөө бас
хүүхдийн хувьд их өндөр болох ач холбогдол өндөр байгаа юм байлээ. Тэгээ хятад улсад чинь бас үдийн цайн хөтөлбөрөөр 200 мл сүү 2 сард 2 см жилүү тийм хөтөлбөр одоо явуулаад тэрнгээр хятад залуучууд маш өндөр болчиход байгаа. Тэгэхээр сүү цагаан эднээсээ бид нар одоо 70 сая малтай 3.5 сая хүнтэй энэ ард түмний хувьд бол сүү цагаан эдэгээр бол бид нар үнэхээр одоо асуудалгүй идэж уух боломжтой. Гэхдээ яалтчгүй нойр булчиргааж асуудалтай ч гэдэг юм уу. Бас яг хоол хүнсний хувьд бол бас хотод гэдэсний асуудалтай тодорхой хэмжээний жоохон хориглож байгаа хүмүүсийн хувьд бол өөр асуудал харьцангуй одоо эрүүл хүмүүсийн хувьд бол сүү цагаан эдэгээ бид нар тогтмол ингээд хэрэглээд яваад байх бүрэн боломж байгаа гэдгийг бол хэлхэн зүг баг. За. Тэгээ манайхан бас энэ орчин үеийн энэ хооллолтын хэм маяг руу их орчод байна л та тий. Түргэн хоол руу их орсон байна. Таны түрүүн хэлдэг нь шарсан, хуурсан, хятад, солонгос одоо ийм хоолууд байна. Тэр дунд яг азар кимчи бас давхар жоохон аваад байх шиг байна тий. Босод энэ хоол хүнсний хувьд бол энэ бичил тэнцвэрүүдийг бол ихээр алдагдуулсан хоол хүнсийг бол бид нэр маш өндөр хэрэглээд байгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй байна. Тий. Тэр хэрэгжилж байгаа одоо ёстой нөгөө шарсан хуурсан хоол хүнс маань дээр нь нэмээд одоо хит цэвэршүүлсэн хоол хүнс маань нөгөө бидний төлөө одоо инхийг сахиулж байгаа нөхдүүд бол хоол тэжээл болж огт хүрэхгүй хоол боловсруулах дээд замаас бидний биед орчход илүүдл энерги илчлэг болоод ч гэдэм үү те. Тэгээ бидний эрүүл мэндэд бол нөлөөлөд байдаг. Нөгөө нөхдүүд бол хүрэхгүй учраас тэд нар тод толгой хувьд цөөрөд ах ахаад нэг шалтгаан үүсгэж байгаа. Одоо тэгвэл таны судалгааны ажил дээр ч гэсэн маш гоё үр дүн гарсан пребиотикийн талаар бас ярих нь зүг баг. Яг тэгвэл ашигтай бактери гэдэг маш том үндэс байна те. Одоо нэг хүн байлаа гэж бодоход тэрний хоол хүнс нь бол болох пребиотик гэдэг энэ зүйл бол яалтчгүй ач холбогдолтой юм байна. Манайхан гэхдээ нөгөө пребиотик болон пребиотик гэдгийг бас ялахгүй гэж магадгүй. Тэгээ хоёулыг нь ашигтай бактери гэж ойлгоод байгаа. Хоёулаас ашигтай бактерийг бол пробиотик нь бол ярьсан. Пребиотик дээр бас нэг зүйлийг энэ дээр ер нь ямар хүнснүүдийг бид нэр яг Монгол хүний хувьд бол хамгийн олдцтой өдөр тутамдаа хэрэгжилж болох пребиотик ямар хүнсүүд ер нь байж болох юм бэ? Та энийг бас яг хүмүүст сүү цагаан эдийн одоо эсгэлэн сүү цагаан эдэ гэж болно. Эсвэл түүний одоо ааруул, эзгий, бяцлаг тий эдрийг хэрэгжилж болж байна. За тэгээд яг уу гэхээр дарсан байцаа байж болж байна. Эсгсэн одоо кимчи байж болж байна. Одоо эсгэж одоо хөрөнгөөр эсгдэг талах тий гэдэм үү ингээд одоо юм ферментац буюу эсгэх үйл орсон энэ хүнснүүд өөрөө одоо пребиотик үйлдэл өндөртэй. За тэгээд хальстай өр будаа бүхэл үрийн боовгор одоо бүтээгдэхүүнээр үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнүүд бол одоо өндөр эслэгтэй л гэсэн үг. Өндөр эслэгтэй байна гэдэг чинь биднэрт боловсрохгүйгээр нөгөө бидний инхий сахиулагчд руу одоо тэжээлж одоо үе олноор очно л гэсэн үг. Тэгээд яг өнөөдөр бас манай одоо яг дугаар дээр ширээн дээр байгаа Nourish юу гэдэг юм брендийн бас юу байгаа. Чаавар байгаа. Тэгэхээр чааврыг яг одоо яг үзэж байгаа манай охид бүсгчүүд, эмэгтэйчүүд жингээ одоо хасъя те. Ер нь эрүүл хасгал хөдөлгөөн хий. Одоо гидснийхээ гөрүүлж хөдөлгөөний илүүхээр сайжруулъя ч гэдэг юм уу те. Ийм хүмүүс бас энэ чааврыг маш өндөр хэрэгэлдэг юм байлээ. Тэгээ би ч гэсэн сүүлийн фитнес тавьж байгаа бас чаавар болон таргийг хамтд нь ингээд хэрэгэлдэх юм хэм маяг руу бага багаар орж ийн. Тэгээд энэ чааврын хувьд бас яг энэ өөрөө маш өндөр одоо ч усанд хийчихэр ингээд хүчдэг тий. Тэгээд яг ингэж байж байгааг хараад усанд хийсэн байгааг харахад хоёр өөр бүтээгдэхүүн шиг харагдаад идэв юм билээ. Тэгэд энийг ер нь чааврын хувьд бол таны яг одоо юугаар харж байгаагаар энэ бол юу одоо пребиотикийг бол хангаж чадах боломж нь хэр өндөр байдаг юм бол чаа өөрөөр яг нөгөө нэгдүгээрт үр гэдгээрээ өөрөө маш төгс чанарын тосыг агуулждаг. Ялангуяа омега 3 буюу альфа линолеины хүчлэр маш баялаг байдаг. Тийм учраас одоо нөгөө хүний биед одоо үл орлуулагдах тэгээ хоол хүнсээр авч явах одоо төгс тосны найрлагатай байдаг. За дээр нэмээд яг хөө гэхэлэр энэ манаас уусдаг эслэг агуулдаг гэдгээрээ бас гидсний эрүүл мэндийг дэмжиж тэтгэх юм одоо үйлдэлтэй гэсэн үг. Тэр бас яг юм бэ те омега 3 болон за одоо уураг, кальц, магний зэрэг тэгээд маш өндөр антиоксидант юм байна. Тэгээд эдгээрийг агуулж яана гэдэг чинь бас яг ер нь яг заавал фитнест явж байгаа даа ч ер нь жоохон хотод гидснийхээ одоо бичил тэнцвэрийг жоохон хангачи пребиотик бас жоохон хэрэгэлцээ гэдэг хүмүүс дийлэнх одоо манай ихнэр ч гэсэн чааврыг өглөө шүү дээ хэрэглээд идэг. Тэгэд өглөө
одоо нэг аяг ус уусны дараа чааврыг obvious одоо чааврыг устаа нуучдаг тий. Энэ ч өглөө идэж явах одоо айгүй гоё ордог юм байл шүү дээ. Одоо тэгж ингэж гоё бэлдэж өгдөг дараагийн хоол хүнсэнд нь. Тэгээд энэ одоо яг одоо Nourish юу гэдэг энэ брендийн болохоор бүх сүлжээдлгүүд бас байгаа юм байлаа. Тэгээ гадуур энэ болохоор нэлээд тийм одоо арай л брэнд маягийн тий илүү чанартай тийм чавр юм байлаа. Тэгэхээр энийг бас та бүхэн хэрэглээд пребиотикийнхаа хэрэгцээтэй тэр зүйлүүдийг бас хэрэгжилж үзээрэй гэдгийг бас хэлэх байна. За тэгээд өнөөдөр бол бид ашигтай бактеритай холбоотой ашигтай бактерийн ч ярьж байна. Ашигтай бактерийн хоол хүнсийн бас давхар ярьж байна. Энийг бүгдээрээ бас сайн ойлгож авч байгаа байх гэж бодож байна. За тэгээд өдөр тутамдаа ер нь бидний эзэн ашигтай бактерийг нэмэгдүүлэхийн тулд хүмүүс ер нь наазахын ер нь одоо амьдралын хэмжээтэй ямар одоо дадлыг илүүхээр нэмэгдүүлвэл ер нь зүгээр гэдэг юм болоо. За мэдээж хоол хүнсийн одоо пребиотик хоол хүнснүүдийг хэрэглэхээс гадна сайхан дасгал хөдөлгөөн хий, сайн нойрс. Ягаад гэвэл бидний энэ бактерийн энэ экосистем хүртэл одоо хоногийн циркадиан хэмнэлээр зохицуулагдчихдаг байхгүй. Тэгээд одоо бие махбодод хэрэгцээгүй байгаа. За тэр нөгөө ультра нэлээд одоо үйлдвэрлэлийн процесс орсон хоол хүнсээс аль болох татгалзаад илүү органик хоол хүнсээ илүү түлхүү хэрэглээд тэгээд одоо яах вэ гэхээр сайн чанарын тосыг хэрэглээг нэмэгдүүлээд ингээд одоо байх юм бол ер нь бол гидсний орчин гэдэг зүйл бол буцаад хэвийн болох боломжтой юм хөдөлгөөнтэй харьцангуй одоо мэдрэг эрүүл мэндийн тогтолцоо гэж ойлгож болно. Бүгдээ бас пребиотикийн ялгааг нь ойлгож авсан учраас бас яг ямар хүнснүүдээр илүүхээр хэрэгжилж болох юм бэ гэдгийг бас одоо зочин маань хэлж өгсөн болохоор тэрийг та бүхэн хүмүүс амьдралын хэмжээтэй хэрэгжүүлээд хөвшүүлээрээ одоо бид нар эслэгээр баялаг хоол хүнсийг илүү сайн хэрэглээд байх нь энэ хотод гизийг бас цэвэрлэх одоо манай охид эмэгтэйчүүд манаас турыг гэдэг л нэг маш өндөр зорилго яриад байгаа. Энэ тургаж гисэн маш өндөр үүрэг оройлтой юм ба штэ. Тэрийг үсээ ойлгоод авчвал бүгдээр маш гоё одоо байх боломжтой байна. За тэгээд ерөнхийдөө хооллох цаг амьдралын хэм маяг энэ зүйлүүд бол мэдээж эзний ашигтай бактери тус их нөлөөлөх юм байна. Тэр дотроо яг одоо хоёулаа тэгвэл хоолтын хэм маягийг ерөнхийдөө та бас хэлээд өгөөч. Одоо хүмүүсийн чинь бас нэг өдөр 5 удаа хооллох ёстой ч гэдэг юм уу. За нэг насанд хүрсэн эрэгтэй хүн бол 2500 ккал илчлэг. За эмэгтэй хүн бол 2000 ккал илчлэг ч гэдэг юм уу авах ёстой гэж одоо яриад байдаг. Тэгвэл таны хувьд гэсэн өглөөний цай уухын ачаал бүдлэг бас маш гоё ярьж тайлбарладаг юм чи. Тэгэхээр өглөөний цайн дээр ер нь хоёулаа жишээ олгоод хүмүүст хэлээд өгчий. Ер нь өглөөний цайн дээрээсээ эхлээл бид нар ер нь ямар хүнсүүдийг хэрэглээд дараа нь баг үд, за өдийн хоол, за тэгээд одоо их үд, оройн хоолн дээр ер нь нэг иймэрхүү хоол одоо илүүхээр одоо хүнсүүдийг илүү оруулсан зүйлүүдийг хэрэглэх юм бол нөгөө эзний ашигтай бактериач сайн нөхчин, пребиотикч нөхчин, дээрэс нь дархлаагаа сайн нөхчин одоо эрүүл амьдрах хэм маягт нь нэг иймэрхүү дадлаар нь ашигтай бактеритай нь холбоо тустай хэмнэлийг хэлж өгч. За тэгэхээр өглөө бол бид нар өглөөний цаг өөртөө тий сайн хоол идэн. Тэгтээ яваа гэдгээр аль болох уургалаг нэгдүгээрт хоёрдугаарт за үр тариа байлаа гэхэд бол нэлээд хайстай үр тариа обвиосны төрлийн за ингээд яах нь хэлбархан шимэгддэггүй энгийн нүрс ус багтаа тэр хоол хүнсийг зөв хэрэглэх хэрэгтэй. Нэмээд үүн дээрээ маш төвс чанарын тосыг сайн хэрэгжилж өгөх юм бол бид нар шөнийн турш цэвэрлэгдсэн одоо цүс хэмээх илэгний хаягдал, илэгний тэр химийн үйлдвэрийн хаягдлыг бид нар зайлуулах нэгдүгürt боломжтой болж байгаа. Нэмээд бид нар өглөө ингээд энгийн нүрс устай хоол хэрэглэл идчих юм бол нөгөө цусндах сахарын хэмжээ савлаад унжгал нөгөөдгийг чинь тохируулах гад нөгөө инсулин даавар, глюкагон даавар ингээд савладаг гэдэг уртлын би ярин дээр хэлжсэн шүү дээ. Тэгэхээр юу вэ гэхээр өглөө аль болох уургалаг ийм хоол хүнс хэрэглэхээр одоо хоол боловсруулах замдаа одоо яг боловсрох шимэгдэх үйл явц тэгээд нөгөө бактеритай хүрэх хүч центр бол сайжирчдаг. За тэгээд өсөхгүй байх нөхцөл бүрдчихэд ятрахгүй байх нөхцөл бүрч. Өдөр бол яг вэ гэхээр аль болох олон нэр төрөлтэй хүнсний ногоо, жимсгэн одоо тал хувь найрлагатай тэгээд төгс одоо ургамлын болоод амтны гаралтай ураг 70-ыг харьцах нь 30 70 гэдэг нь амтны гаралтай ураг шүү. 30 аллаараа одоо ургамлын гаралтай урагтай тэгээд яах нь одоо нийлмэл нүрс устай ийм хоолой бол хэрэглээ. Нийт илчилгээ чинь бол дийлэн хувь нь бол өдөр авчих юм бол бид нар өдрийн турш эрч хүчтэй энергитэй
одоо ингээд явах боломжтой байгаа. За үдээс хойш бол бид нар хөнхөн ялангуяа ийм одоо жимс байдаг юм уу те ногоо байдаг юм уу салаад гэдэг юм уу ийм зүйл идээд явчих юм бол бид нэр амин дэм эрдэс бодис за тэгээд одоо одоо хүнсний ногоогоор дамжиж бие махбодод орж ирэх одоо нөгөө пигментийн гаралтай одоо антиоксидантууд энийг хэрэглэх боломжтой байгаа. За тэгээ орой болохоор хөнхөн хялбар шингүүц хоолыг орой унтахаас нэлээд өмнө буюу одоо 6-7 цагийн үед бол хөнхөн хоол идээд тэгээд жоохон өсөх тийм байх юм бол алимж гэдэг юм уу эсвэл одоо ийм одоо сүү цагаан эдэгээ завсраар нь баг хэрэглэх гэсэн ийм хэмнэл дэглэмтэй байгаад ах юм бол бид нар ерөнхийдөө эрүүлжих боломжтой. Америкийн нэгдсэн улсын нөгөө хоол тэжээлийн зөвлөмжөнд бол яадаг гэхээр ерөөсөө 5-ны зарчим гэж байдаг. Таны хэрэглэж байгаа хоолны тал нь хүнсний ногоо жимсгэн байж иж энэ маань нөгөө эслэгнүүдийн за дээр нэмээ эрдэс амин дэмүүдийн одоо үүд хаалга болчт юм аа. За тэгээд яг нь 4-1 нь мах 4-1 нь үр тарианы бүтээгдэхүүн байна. Мэдээж хамгийн сайн чанарын тосоор амтлана. Тэгээд одоо ус болоод одоо усыг маш сайн килограмм жиндээ 30 мл-ээр тооцоод багаар одоо шимж уух ийм зүйлийг хэрэгжилж авах юм бол бид нэр ер нь бол бодис солилцооныхоо төвшөнд ч ирүүлэх боломжтой. За нөгөө бидний биеийн төлөө ажиллаж идэг бактериудаа ч ирүүл байх боломжтой байна. Тэгээд аль болох хүний нөгөө амьдралын хэмнэлээр унтах, нойрсох энэ одоо ажиллах хөдөлмөрлөх цагаа яг өөрөө ухамсартайгаар зохицуулаад явах хэрэгтэй. За дасгал хөдөлгөөний ач холбогдлогоос ерөөсөө орхигдуулж болохгүй. Үнэхээр яг заахан дасгал хөдөлгөөн хийх гэж байгаа тохиолдолд бол бид нар дасгал хөдөлгөөний хэрэгцээтэй амин дэм эрдэс бодис. За тэгээд баг зэрэг одоо хүчний дасгал хийх гэж байгаа бол уургийн нэмэгдэл ч юм уу ийм зүйлийг зөвхөн тухайн нөхцөлд нь л хэрэглэнэ гэсэн үг. Манайх нэг түүшрэхлээр яадаг гэхээр өдөр тутмынхаа хоолнд ингээд түлхүү оруулаад ирэхлээр нөгөө бодис солилцоо бас гажууд болчдөг. Mongolian Camel Ингний хормог. Говийн шимт хормог. мг өндөр тунтай 100% эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хөгшрөлтийн эсрэг хамгийн өндөр үр дүнтэй уудаг супер шингэн коллаген 100% байгалийн гаралтай аяг таваг угаагч хөөс доктор Уна өөх тосыг хоромхон зурд задалж сав суулгыг гялалзуулна. 3 дахин химнэлттэй мөн олон төрлийн нэм бактерийн эсрэг үйлчилгээтэй учраас хүүхдийн угаж, жимс, хүнсний ногоо зэргийг угаахад тохиромжтой. Өнгө үнэр оруулагчгүй байгаль дээлтэй доктор Уна аяг угаагч хөөсийг хэрэглэж гэр бүлээ болон их дэлхийг хайрлаарай. Эрч хүчтэй эрүүл амьдрах бидний сонголт хаалгай шампунь. Дөрвөн төрлийн хаалгай шампунийг үснийхээ онцлог тохируулан бид хэрэглэдэг. Эрүүлэр үсээ хайрлая. Таргалт гэдэг зүйл бас их өндөр яригадаад байгаа штэ бодисын солилцооны одоо энэ алдагдлын энэ одоо зүйлүүд бий бол одоо тэгэхээр энэ дээр бас л нөгөө л ашигтай бактерийн дахиад яригдаал явчих юм байна. Тэгэхээр хүмүүс илүүдэлжинтэй байгаад байна. Одоо сэтгэл санааны хувьд их асуудалтай байгаад байна. Гэл яг ярих юм бол баг хүний бие тэр чигээрэл ашигтай бактеритай баг шууд холбогдоод явчихад байна штэ. Юу гэдээ таргалтын үед хэрэгэлдэг одоо Ozempic гэдэг юм айгуу тийм үдэ тариа мараа ингээд эмчтгийний сонголтоор ороод ирлээ. Яг үүндээ энэ одоо энэ даавар төст нэгдэлчин хүний гидсний бактери хэвэн байгаа тохиолдолд үүсчил байдаг. Тэднэрээс бидний биед нийлэгжүүлж өгдөг юм байгаад байгаа хгүй. Тэгтэл бид нар тэр гидсний одоо бактериудаа одоо үг болноор маш удаан хугацаанд алдагдуулчлаа нөгөө хоол боловсруулах одоо тэр дааврын хямралд орчоод дутагдaltaд ороод байгаа байхгүй. Тэгээд одоо ийм одоо нөхөх хэрэгцээ гарч ирээд байна л гэсэн үг шүү дээ. Тэгэд бас ийм хүмүүс байт юм бэлээ гэсэн. Одоо яагаад жингээ хаяхгүй байна гэдэг хүмүүс байгаа. Бас тэр бол яг уу зарим нэг одоо фермент энзимийн дутагдал, зарим нэг одоо зүйлийн дутагдал бол байж болно. Тэгээ одоо энэ эмгэг гэсэн үг шүү дээ.
маш олон даавар зэрэг гажуудсан ийм байдлууд бол байж болно. Тэгэхээр тэр яах вэ гэхээр яг одоо эндокринологи дотоод хүрлийн эмчид хандаа дааврын шинжилгээ нарийн зохицон өгөөд тэгээд яхаа олон талт тархалчин өөрөө олон талт механизмаар тайлбарлагддаг учраас яг юу илүү нөлөөлөд байгаагаа тодорхойлоод тэгээд нөгөө цогц зарах хэмжээ авна л гэсэн үг. Түүнээсээ одоо ганц бүтээгдэхүүн угаад ч гэдэг юм уу эсвэл ганцхан дасгал ядартлаа хийгээд ч гэдэг юм бол биш ээ гэсэн. Дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс их болсон байна, мондог байна. Тэгээд их олон багш нар бас их гарч ирсэн байна. Тэн дотор бас мэдэхгүй хүмүүс бас их гарч ирж байна. Тэгээд маш амархан жин асуулж явах юм бол энэ их сайн багш, их сайн мондог хүн гэж ойлгоод байгаа маа. Ялангуяа манай охид эмэгтэйчүүд сард одоо хэдэн хийлгэнүү 5 6 7 хил асж ийн ч гэдэг юм уу. Ийм зүйлүүдийг сонсоод тэр их мондог өгш юм байна. Ерөөсөө маш хурдан л жингээ хасчих. Ерөөсөө ид чидийг л хүсээд байна л та. Тэгэхээр ийм пост хүртэл явж идэг шүү дээ. Одоо та маш удаан явцад ингэж таргалсан жингээ маш хурдан хасчих юм бол энэ өөхний сэд хүртэл одоо эн чинь баг гайхнаа гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр огцом жингээ ингэж хасаад огцом ингээд тураад одоо ходоод гидсэйг одоо баг угаалж гүйлж байгаа юм шигээр ингэж одоо тураад байгаа. Энэ одоо хүмүүсийн хувьд бол нөгөө ашигтай бактерийн тэнцвэр байдал бол ер нь их алдагдах боломжтой юу. Тэгэхээр ер нь бол нөгөө бас л нөгөө олон улсын зөвлөмжүүд тийм ээ эрдэмтдийн судалгаан дээр маш нарийн гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол хүн нэг 6 сар тутамд биеийг одоо 5% та тэнцэх хэмжээний жин хасах нь өөрөө бодисын солилцооны хувьд бол одоо ямар нэгэн гажуудал үүсэхгүйгээр эргэж таргалахгүйгээр одоо турах боломж идэх байхгүй. Тэгтэл одоо ингээ маш хурдан алдж байна л гэхэлэр тэрнтэй хамт одоо макро шимтгийлийн алдагдал, бичиг шимтгийлийн алдагдал хавсарчлаар яадаг вэ гэхээр эргээд хооллохлоор маш хурдан одоо жин нэмэгдэнэ л гэсэн үг. Бидний бие махбодод дотор байдаг өөхнийс буюу адипоцитис нэг сонио. Юу вэ гэхээр тооны хувьд оршроод байгаа хэрэг огт биш. Тэгтээ яадаг вэ гэхээр хэмжээний хувьд 30 дахин домрох чадвартай ийм эс байдаг. Нэг үгээр хэлвэл яг нөө өөхний тарган байна гэдэг чинь бол маш томорцсон байна л гэсэн үг шүү дээ. Тэгээ тэр томорцсон өөхөн эс өөрөө яадаг гэхээр өөрөөсөө нөгөө өрсөлийн медиаторуудыг ялгаруулаад улам инсулинаа дэвжрүүлэл, улам өсгөл, улам ядруулаад байдаг ийм зүй тогтолтой байдаг. Тэгэхээр одоо аль болох одоо айжим бие махбодод тэр нөгөө стрессийн эрсдэл үүсэхгүйгээр тэгээд яг нөө хооллолынхоо одоо орцыг аль болох хөнгөн солиж бас шууд өөрийнхөө дуртай юмыг шууд өөрийнхөө дургүй юмар бас салжихлаар чинь бие махбод сэтгэл зүйн хувьд ч гэсэн нөгөө хамгаалах хурлын үйлрүүнүүд стресстэй байх нь шүү дээ. Тэгээ хөдөлгөөн гэдэг зүйлийг яах нь байгаагаас одоо 2 дахин 3 дахин нэмэх аргаар нөгөө авч байгаа илчдэг алдж байгаа илчлэгийн тэнцвэрийг одоо ингэж сахих маягаар ингэж турах нь өөрөө илүү зөв зохилтой болохоос ш нэг дэглэм барьж шуурал нөгөөдөө одоо бүтээгдэхүүн ярьж шуурал эсвэл нэг айхтар хүнд тасгал хийгээл ингээд нэг хэсэг хугацааны юм тасархаа юмнууд бол тийм цогц үрдэн болохгүй харин ч эсэргээрээ бие махбодод өвчин эмгэг үүсгэх үндэс сур болчихж байгаа. Өнөөдөр бол бас бид бүхний хувьд бол яг ашигтай бактери гэдэг энэ сэдвийн талаар яг ашигтай бактерид холбоотой юм урт подкаст одоо юм яриа бол бараг байхгүй байх гэж бодож байна. Тэгээд энэ бол анхдагч ийм дугаар болсон байх гэж миний хувьд бол бодож байна. Өнөөдөр бид бүхэнд бол маш гоё одоо эмх цэгцтэй бөгөөд зөв дараалттай амьдралын хэм маягтай таны хувьд ч гэсэн оруулж болохоор ялангуяа ээжүүдийн хувьд бол ашигтай бактери гэдэг зүйлийг бол өөрсдөө ч хэрэгжилж байгаа. Хүүхдүүдэд ч гэсэн их хэрэгжилж байгаа. Энэ бол бас одоо өдөр тутамдаа автоматар байнгын ингэж хэрэглээд байх нь өөрөө бас зохисгүй юм аа гэдгийг хэлж дээ. Тэгээд одоо хүнсээрээ бид нар бас нөхөх юм бол энэ бол хүний бие маш ухаалаг тогтолцоотой учраас эндээ тасан зогтсон эндээ одоо маш их одоо боломж нь бүрдсэн энэ тогтолцоо хүний бит бол байдгийн байна гэдгийг бүгдээ ойлгож авлаа. Тэгээд өнөөдрийн дугаарыг бас дэмжиж хамтарч ажилласан одоо эрүүл мэндийг дэмжин ажиллагч ус компаниуд одоо байгууллагуудтай баярлалаа. Дийлэнх нь хүнсний компаниуд байна. Тэгээд энэ дотроос халгаа брэнд бид бүхний одоо их урт хугацаанд бол дэмжиж хамтарч ажиллаж байна. Тэгээ халгаа брэндийнхаа Монкрем компанийнхаа хамт олонд бас баярлалаа. Тэгээ халгаа брендийн хувьд бол бас энэ маш олон брэндүүд үүдэг. Одоо Малам болоо, Доктор Унаа, халгаа салон байж байгаа, халгаа одоо шампунь байж чинь. Тэгэхээр энэ нийтдээ Монкрем компани бүтээгдэхүүн юм байлээ. Тэгээд энэ компанитай бол манай подкаст маш урт хугацаанд хамтарч ажиллаж байгаа. Танд энэ одоо зөвлөгөөнүүд хүрж байгаа. Энэ одоо
зүйлийн цаана бол манай ивент итгэгчийн одоо компаниуд бас байгаа. Тэгээд энэ гарын бэлгийг бас зочин эмчтэй бас өгье. За баярлалаа. Бид бүхэн ер нь цаг гарan ярилцж байна. Тэгээд энэ хугацаанд яг бас энэ хүмүүсийг хараад тахад Facebook дээр бол маш товчхон мэдээллүүд явж байдаг. Тэгэхээр Facebook дээр бол би мэдээлэл өгөөд хүмүүсийн анхаарал бол угаасаа маш хурдан сарндаг болсон. YouTube дээр болохоор бид бүхэн цаг гарan энэ одоо дугаарыг ярилцаж хийж байгаа. Тэгэхээр энэ дээр үзэлт маань одоо 10,000 байна уу 20,000 байна уу энэ дээр бол би бүр их өндөр болоосоо гэдэг юм өндөр юм одоо бодсон зүйл бол харьцангуй бага байдаг. Магадгүй YouTube дээр нэг одоо 10-20 хүн үзсэн ч гэсэн энэ хүмүүсийн дугаарыг дуустал нь үздэг юм байлээ. Тэгэхээр эрүүл мэндэд маш их хайртай хүмүүсийн тоо бол бас манай сувг дээр нэмэгцээр байгаа. Та магадгүй үзэж байгаа бол бас ээж аав ойр дотныхоо хүмүүс ч гэсэн ийм сувг байдгаа гэдгийг хэлээд бас дагагч одоо манай багийн гишүүн болгож байгаа юм бол эрүүл мэндийн зөвлөгөөнүүд цаг алдалгүй нарийн мэргэжлийн доктор профессорудтай би одоо цаг алдалгүй ярилцаар байна. Тэгээд энэ зөвлөгөөнүүдийг та авснараа мэргэжлийн бос хүмүүсийн өгж байгаа зөвлөгөөнүүд дээр одоо өөрийнх амьдралын хэмжээнд оруулаад өөрийнх эрүүл мэндээр тоглох бус яг манай энүүд өгж байгаа зөвлөгөөнүүдийг амьдралын хэмжээнд нэг хоёр зүйлийг ч гэсэн оруулаад нэг зүйлийг та ойлгоод авцсан л байхад таны амьдралд бол маш олон өөрчлөлтүүдийг авчрах байх гэж бодож байна. Тэгээ өнөөдөр бол бид хүн ашигтай бактери сэдвээр анагаах ухааны доктор, за доторийн их хэмж, тэргүүлэх зэргийн хэмж, анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн био анагаахын сургуулийн багш одгэрэл эмчтэй ярилцлаа. Тэгээд маш олон шавнар, маш олон одоо өөрчлөлөгч хүмүүс нь бас талархаж одоо эмчийг бас харж байгаа бах. Тэгээд ийм гоё сэдвийн хүрээнд ярилцсан. Тэгээд бас дээрэс нь пребиотиктэй холбоотой маш гоё судалгааг баг хамт олноороо хийсэн юм байна. Тэгээд мэдээж тэр баг хамт олон болно. Таны хувьд ч гэсэн миний хувьд бол маш их гоё талархаж байна. Ийм гоё одоо судалгааны ажил ч гэсэн Монгол тосны одоо нэгээр нэмэгдэж энэ одоо судалгааны ажлууд маань их гоё баяжигдэж байгаа юм байна. Дараагийн их гоё үр дүнтэй тэр одоо зүйлүүд гарах үед нь магадгүй би тантаас эргээд болцох байхыг гэж найдаж байна. Тэгээ манад одоо бол хоёр дахь орсон одоо анхны зочин бол таны хувьд байна. Тэгээд бид бүхний урилгыг хүлээж аваад маш гоё уриалга ингэж хүрэлцэн ирсэн хувьд бол танд маш их баярлалаа. Тэгээд таны цаашдын ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. За тэгээд манай энэ подкаст дугаар бол Дидиш ТV-ийн 813 дугаар сувг дээр гарч байгаа. Магадгүй интернетгүй одоо ээж аав нь хөдөө орон нутагт одоо малчин ч юм уу магадгүй байдаг бол Дидиш ТV-ийн 813 дугаар сувг дээр тааруулаад үзээрэй гэж хэлэх байна. Тэгээд маш олон хүмүүс бол бас талархлын одоо зүйлүүдийг бичиж байгаа. Та бүхэн яг үзчихвэл одоо гэрэл одоо доктор талархж байгаа зүйлүүдээ яг энэ доор нь бичээрэй. Энэ бол манай зочин болон бид бүхний манай багийнхны хувьд бол дараагийн одоо ажлууд маань урамтай явах маш гоё урмын одоо өгсүүдийг та бүхэн хайрлаарай. Тэгээд маш гоё тийм байнгын үзэгч нартай бид нар болцсон байлээ. Дугаар болгон дээр энэ их гоё зүйл ярьсан байна. Би хэрэгжүүлж байгаа тэгнэ ингэнэ гэдэг гоё урмын өгнүүдийг бол байнга бид нар авч байгаа. Та бүхэнд баярлалаа. Дараагийн бас чухал подкастаар бүгдээрээ эргээд уулзъя. Баяр таа.